төл төсрэлээдэг ам амарлуугаар хоол ундыг цаарч чадахгүй илэрүүлж интэй явж байгаа юм нь шүү дээ. Анх бол нэг булангийн нэр байсан. Одоо л бүр компани болоо 6 жил болсон байна. Тэсвүүлдээрээ л гэж хэлээ. Тэгээ одоо эхний эдгийг хасахгүй. Би ер нь хасах ер нь аягүй дургу. Скантай ус цохиж унаагаад арчижсэн ч амгүй тэрийг оруулмаар санагддаг. Ээжгээ хүнд доромжлуулсан баггүй юу? Артчихсан намынхантай унтдаг ч гэх шиг тэг яараа өвөр хүнтэй унтахгүй зал артсан намынхантай унтцын хүн гэж харьцахгүй. Зүгээр би төрсөндүүдээ чи чадна ингэдэг гэж хэлэхгүй. Яг би 2024 онд аваагүй гэж байна. Гэтэ би аав. За бидний үзэж байгаа цаг мөчийн өглөөний өдрийн оройн шөнийн мэндийг та бүхэнд өргөж байна. Bucket list-ийн ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт Human Z компанийн захирал, сэтгүүлч, зохиолч Мөнхөрийн Бас Нэлгэр хүрэлцэн ирсэн байна. За цаг гаргаж ирсэнд баярлалаа Баска. За намайг урьсанд баярлалаа. За тэгээд түрүүний хоёлаа ярьсанчлан нэлээд олон жилийн өмнөөс нөгөө энэ контентийг хийж эхлэн гэдснээс хойш л би хоёлаа бас нэг холбогдчихсэн тий. Хий баригээд ингээд ярьсан. Тэгээд тэр сайхан цаг мөч нь одоо ярьж байгаа юм байна. За тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа Чимээ Publishing энэ Babylon-ы хамгийн баян ингээд номыг орчуулж гаргасан. Тэгээд орчуулагч нь явж манай найз уулзлаар хатан дөмөр гэдэг. Тэгээд энэхүү ном бол миний амьдралд маш гүн үнцгийг нөлөөлсөн. Ажилд бол одоо санхүүд хандлагаа минь өөрчилсөн. Ийм гайхамшигтай ном байгаа. Тэгээд энэ номыг бас кадабил хэлж байна. Өө за ороод шууд бэлэг авчих. Тэгэлгүй яах вэ? За бас бэлгэрүүд байгаа. За манай нэвтрүүлгийг бас Janus Floor дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд манай Баска зочинд маань энэ сайхан цэцгийн баглааг өгсөн. Баярлалаа. За. Гоё. Насан туршийн ивент тэтгэгчтэй болсон манай нэвтрүүлэг насан туршийн. Тэгээ манай гэр бүлийн нөгөө гар урлал хийдэг. Тэгээ гар урлал нөгөө Монгол эсхийгээр нөгөө ингэж одоо удахгүй шинжил болох гэж байгаа учраас Ёлкны тоглоом нөгөө чамаг орно гэсэн чинь нөгөө чиний улаан фэн аахгүй. Тэгээд энэ хүү бэлгийг тэгээ голынх нь бэлэг болохоор бүр чам зориулж хийсэн special edition ах шиг байна. За баярлалаа. Ийм гоё бэлэг байна. Тэгээд дуусч байгаа шиг санагчлаа баа. Ингэж хэлээ. Тэгээд дэмжиж ажилласан Чимээ Publishing болон Janus Floor хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Janus Floor гэдэг Facebook page байгаа тавхан холбогдоод хүссэн гоё цэцгээ хөргүүлээд авч болноо. Бүгдэнд нь баярлалаа. За бэлэг өгсөн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд насан туршийн ивент итгэж болсон гэр бүлийнхээ бас баярлалаа гэж. За бас юм байна. Нөгөө хоёлаа угаасаа дөрөв ярилцсан байгаа. Нэвтрүүлэг маань маш чөлөөтэй явна. Humans энэ талаар гэхээс илүү нөгөө хувь хүний талаас ч илүү гоё ярилцах гэж бодож байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт би төрж байгаа мэдрэмжийг хэлэхгүй болохгүй нэ. Сэтгүүлч, мэргэжлийн сэтгүүлчтэй ярилцж болохоор би жоохон сандраад шүү. Амар тийм мэдрэмж төрж байна. Зүгээрээ. Сая түрүү кофе шопт байхдаа зүгээрсэн гэж одоо өөр хөлсмөс гараа. Камер өөр болоод юм шиг. Харин тэгж байна. За хамгийн түрүүнд юу вэ? Human Z гэдэг нэрний талаар энэ нэрийг одоо яагаад өгсөн, ямар утга учир хэлж байгаа гэдгээс эхэлье. Би нөгөө одоо нас маань залуу байгаа болохоор ч тэр юм уу юмд нэр өгөхдөө таарах. Ер нь ингээд номны маань нэрж бай, булангийн маань нэр ер нь бол томчуудаас асуу гэдэг нэвтрүүлгийнхаа нэрийг л би өөр өгсөн. Бусдын ер нь хүмүүс гэсэн баггүй. Тэгээд энэ Human Z гэдэг нэрийг энэ манай нийтлж хартгаах өгсөн. Би нэг өөр сайтад ажилладаг Human Z гэдэг зүгээр булан байсан. Яг миний зүгээр амбиц нь юу байсан бэхээр тэр үед ч одоо 22 настай 21 настай сэтгүүлч байсан байлаа шүү дээ. Тэгээд энэ өөрөө одоо тэр үед яг нэг ингээд жинзээ гэл нэг юм тренд гарч ирэл. Тэгээд би яг өөртөө чацаа өөртөө нэгэн цаг үед амьдарч байгаа хүмүүсийн амьдралын түүхийг нь медиад авч үлдээе л гэсэн зорилгоор Human гэдэг нь хүн, Z гэдэг нь одоо энэ generation-ийн илэрхийлэл. Тэгээд энэ үеийн хүмүүс, Z үеийн хүмүүс гэдэг юм том агуулга барьж авч Human Z гэдэг нэр өгсөн. Тэгээд энэ нэр маань одоо ингээ компани болоод явцын донд одоо бол миний хамгийн том капитал баг овог болчихлоо шүү дээ. Human Z-ийн Баска гэх. Тийм тэгэхээр миний овог болох хүртэл бүх үнэ цэн таарсан. Тэгээд амар нарийн утга учир бол байхгүй. Яг Z үеийн хүмүүс л гэсэн утгатай. Яг хоо мэдээж ингээд бусад ярилцлагууд дээр нэлээ ярьсан баг. Гэхдээ магадгүй тэр өөр ярилцлагууд дээр яригдаагүй энэ бүхэн ер нь яг яаж эхэлсэн юм бэ? Яг яагаад эхэлсэн юм бэ? Тэгээд яг юунд зорьсон юм бэ гэдэг талаар хоёлаа ярих хүртэл. Одоо нөгөө сургуулаа төгсөж хүн болгон тийм байдаг баха. Га үзэг гэний шагнал байдаг шүү дээ.
нэг юм цом. Тэгэл би айгүй залуудаа тэр шагналуудыг авч үзье гэж бодсон байхгүй. Тэгэл сонинд ажиллаад сониноос гараад Newspress-д ороод тэр сайтад ажиллаад нөгөө аялагч нартай ярилцлага хийгээл ховор зочдыг болоо тэгэл уншилт нь ингээл 45,000 одоо ботхоор амар гоёос тий 7 жилийн өмнө вебсайтын уншилт тийм өндөр байсан. Би бүр тэр уншилтаа хараад ингээд цадчихдаг тийм мэдрэмжтэйсэн байхгүй. Тэгсэн чинь тэр сайт маань зарагдсан. Тэгээ ямар хүн асны мэдэхгүй байна. Ингээл зарагдсан. Тэгснэ надад ийм хоёр сонголт ирсэн. Нэг бол төслийн менежер бол нэг бол одоо тэр зарагдсан үнтэй хамт зарагдаад тэр сайттай ажил гээд. Тийм хоёр сонголт ирсэн байхгүй. Тэгээд тэр үед надад ингээд айгу урам хугараад би өөр ингэсэн ажиллах газартай ч юм уу капиталтай байхгүй бол хүссэн ингээ намайг халчих юм байна зарчих юм байна гэдэг мэдрэмж төрсөн гэх юм уу. Тэгээ тэр аюу хүчтэй төрсөн. Яг гэвэл миний нөгөө бүх төлөвлөгөө дундаасаа алдагдсан. Ярилцлага буулгах чи ямар хөдөлмөр үйлээ, зочноо хайж олох чи ямар үйлээ. Яг мэрэгжилтэй эд шунан дурлж исэн үедээ тийм мэдрэмж авсан болохоор өөрөө сайт нээе гэж зориул. Тэгээ тэр үед гэхдээ энийгээ зүгээр бодол гэж бодож байсан. Тэгээд манай нөхөр сургалтын төлбөрөөр надад хөрөнгө оруулалт хийгээд тэгээд би анх энэ Humzet гэдэг компаниг нээгээд одоо 6 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Домен аваад сайтаа бичүүлээд эхэлсэн. Тэр үедээ яг үнэ хэлэхэд юу хийж байгаач ойлгоогүй. Яг үнэ хэлэхэд зүгээр л ингэх систем шиг үнгээл ийш яваал мэдээ оруулах систем байна гэл мэдээ оруулаад бичлэг хийх систем байна гэл бичлэг хийгээл. Тэгэл Humzet гэдэг юмны анх суурь нь эхэлсэн. Анх бол нэг булангийн нэр байсан. Одоо л бүр компани болоо 6 жил болсон байна. Тэгээд зорилго нь гэхээсээ илүү өөрийгөө олох процесс маань Humzet байсан юм шиг одоо санагдаж байна. Айхтар том зорилго тавиад яг таг хүрсэн юм одоо бол байхгүй. Гэхдээ одоо намайг бүтээсэн бас манай багийг бүтээсэн. Одоо нэг тууштай зангийн маань эхлэл байсан гэх юм уу? Гэж л ойлгож байна. Тэгээ нөгөө баскетбол холбогдоод ярилцлагт маань орё гэд зөвшөөрөнгөт нь номын худалдаж аваад уншлаа. Бас нэг тодорхой хэмжээний хэрэндээ судалгаа хийгээд байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр нэг их гоё хэсэг байсан. Яг саяны чиний хэлсэнчлэн яг юунд зориод байгааг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө нэг юм алтай утга гэсэн баха. Тэгээ алтай утга ингээд нэг юм өөр ингэсэн компьютерч байхгүй ингээд юм бичээд ингээд байжсэн тийм нэг харахгүй гэх юм уу тийм итгэл найдваргүй гэх юм уу нэг тийм цаг үе байсан. Тийм цаг үе нэлээд утга цаг бас тулсан байл шүү дээ. Энийг яг яаж туулваа? Тэр яг юу болов? Одоо яг ямар зүйлд одоо найдаж эсвэл зорж яг энэ бүхнийг давж туулж юу? Яаж ард нь гарав? Ханга осох юм шиг байна. Гэрээ мартцсан юм байна шүү. Тийм гэсэн сууж алтай утганд дуурсан юу ч байхгүй юу л гэж л. Яг энэ номон дээр угаасаа одоо 20 настай хүн юу л бичгэвдээ өөрийнхөө л тулсан амьдралыг л бичнэ шүү дээ. Тэгээд би яг нөгөө өөрийнхөө тулсан юмыг ямар ч нэмэлт хачиргүй бичсэн. Гэхдээ энэ дээр байхгүй зүйлүүд асар их байгаа. Би тэрийг оролцуулаагүй. Тэр дараагийн бот дээрээ гарах төлөвлөгөөтэй. Яад гэвэл нэгт би чи анх ном гаргаж байгаа. Хоёрт тэгээ нөгөө залуухан болохоор жоо хаяагаад ч гэх юм уу те. Зориг хүрэхгүй яг энэ байдлаар гарсан баггүй. За би яг таны хэлсэн чинь шууд тэр үе шууд ингэ мэдрэгдэж чинь. Ингээд ханга отгонд хамгийн анх нэг байр түрээслэл амьдрал маань эхэлж байгаа юм л да. Тэгэл тэр үед хамгийн их ганцаараа байсан үе маань байсан баха. Тэгээ нэг компани ингээд нээсэн. За тэгээ нэг сайт ингээд нээсэн. Тэгээ суур одоо ингээд мэдлэг боловсруулах гэх юм айгу тутмаг. Яг их сургуулийн сэтгүүлчин боловсрол байгаа ч гэсэн тэр үед баталгаа байгаагүй. Тэгээ нэг юм жоох хөвгтэй байхгүй. Тэгээд би ингээд компьютер асаагаад зүгээр суухгүй байл гэж боддог гэсэн. Одоо нөгөө яах вэ гэхгүйгээр зөв компьютер асаагаад нэг гарчиг тавиал нэг юм бичээл. Тэгэл төлөвлөгөө гэж байгаа л ингээл 7 хоногор нь бичээл. Тэгэл асуудлуудаа бичээл. За ийм өөрөө байна. Ийм боломж байна. Ийм хэцүү байна гэл ингээл бичээл. Тэгээд бүх хэцүүсэн цаг үеэ бодохоор яг тэр зүгээр суугаагүй юмараа л давж гарсан. Ер нь бол тэр үед надад ингээд зааж зөвлөх хүн байхгүй. Одоо ингээд найдаад ингээд хобби байхгүй юм одоо гар усан сэлждэг ч юм уу фитнес хийдэг бол хүн бас нэг өөр тим юм ерөөсөө байхгүй яг ганцаараа тэгэхээр компьютероо нээгээл тэрнэрээ хамаг юмаа бичээл аюу хэцүү санагдах тоолонд одоо тэгээд хэцүү байлгаа хүлтэй штэ гэж бодоод компьютер хасаагаал юмаа бичдэг гэсэн. Тэгээд яг нөгөө анх бол ингээ хинч хамтрахгүй тэгээд амар сүртэй юм эхлүүлсэн. Тэгээд тэрэн зөвхөн Facebook-ийн нэг профайл дээр л хийсэн байхгүй. Тэрнээс бодит байдал тэр юу ч өөр болоогүй. Хүндэд нийцсэн хинч мэдэхгүй. Тэгээд ингээ нэг 2000 цанга найзтай аягүй байсан юм уу да. Тэн дээрээ би сайт нийлээ, би инглээ гээд байгаас тэжээгээ бодит илэрлэн гээд юу ч байхгүй. Тэгээд тэр үед бол энэгүй одоо ерөөсөө хэцүү санагдахгүй. Тэр үеийн мэдрэмж байхгүй болсон. Гэхдээ тэр үе бол ингээд
бодогдож нэрээ тийм байснаа гэдэг. Гэтэ ерөөсө огт хэцүү санагдахгүй буюу тэр мэдрэмж огт байхгүй болохоор туулах хэрэгтэй юм а туулаад ардан гарсан юм шиг биш. Хүмүүс ямар нэг юм зориод ингээд алс ирээдүгөө маш тодорхой хаар тэгээд тэрэндээ хүрнэ гэдэг. Сая чиний ярианаас л ингээд за ямар ч ингээд өөрийн гэсэн капиталтай байхгүй бол өөрийн гэсэн нэг юм өөрийн гэсэн юмтай байхгүй болохгүй юм байна гэд сайтаа нээсэн. Ёстой нэг 5 метрийн машиныг гэрэл замаар гэрэлтүүлдэг гэдэг шиг л явсан юм шүү дээ. Тэгэхээр чиний арга барил одоо бусад хүмүүсийн эсвэл нөгөө номнууд төр байгаа ингээд баш алсын хараатай бай гэдгээс арай өөр байгаад байна гэх юм уу? Юу юм бэлээ? Одоо тэнэг зөрөгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тийм байсан юм л гэж би өөрийгөө боддог заяа. Яг л тэр үед нэг тодорхой юм юу ч байхгүй шүү дээ. Юунд хүрэхээ мэдгүй. Тэр үед ч одоо 6 жилийн өмнө гэхээр 23 настай сэтгүүлчийн одоо толгой тархинд одоо ямар л одоо төлөвлөгөө байгаа аж тий. Тэгээд би зүгээр л ингээд зорилгоо хүртэл мэдэхгүй байсан яг үнэхээр таа. Ингээл за юу зорж байгаа ингээд хүмүүст ингээд зүгээр л хүмүүст гэдэг медиа баг энэ нийгэмд гэрэл хийгээтэй юм хийнэ л гэсэн. Гэтэ өнөөдөр хүртэл гэрэл хийгээтэй юм хийсэн үгүй л хийсэн. Гэтэ яг ямар зорилготой хүрсэн гэвэл мэдэхгүй. Тэгээ би бас нэг одоо ингээд өөртөө итгэх ч юм уу те битгий тоо ч юм уу ирээдүйд бүх юм сайхан болно гэдэг үгэнд итгэдэггүй. Үгүйс болдоггүй. Ингээд тий худлаа. Яг л тэр бүх асуудлыг энэ махан би ирээл энэ толгой тархиараа л туулна. Би ингээд компанийнхаа 1 жилийн ойгоор ижидийн оронд нэг хандив өгөхгүй л ингээд 1 жил компани удирдсан гэдэг ингээд сэтгэл зүйтэй өглөөс хэрсэн байхгүй. Тэгсэн чинь оройн ингээд төвжрэл буцаал гэрлүүгөө харсан би бодохгүй. Тэгээд оройд ямар хоол хийлээ. Тэг гэрт одоо хоолны юу байгаа л гэсэн нэг толгойд нэг компани байгуулаад цаасан дээр байгуулаад тэр нэг жоохон бодит болоод багийн гишүүдтэй болоод хандив өргөөд тэр үед бол ингээд амар сэтгэл хөдлөл маань nice л л да ингээд яг ингээд бодит амьдрал дээр тулсан чинь юу болоод юм да тий би юу хийгээ яваад юм да гэж яг тэр үед бодож байсан байхгүй. Тэгэл би ярих нэг өөр юм байна, хийх нэг өөр юм байна. Одоо тэгээ би жил ирэх тусам хүмүүст юм хэлхээсээ айгаад идэв болсон. Бүр ингээд яанда гэж ингээд бодогдоод яг өөрийнхөө юу туусныг мартаагүй байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд хүний өрөө рүү ороод сайн байна уу? Манайх хүмзэгээд юм сайт байгаамаа. За манайх ийм юм хийдэг ийм гişүнтэй. За ингээд манайх ийм контент хийдэг юм а. Та энийг ингээд нэг 4 сая төгрөг өгөөд 2 контент хийлгэж гэж хэлэх чинь ингээд амар хэцүү байхгүй. Ингээд тэр амнаас тэр үг гарах. Тэгээ тэр хүн чинь би анх удаа ороогүй төмөн сэтгүүлж ороод төмөнхөө ажил гуйцсан байгаа шүү дээ. Тэн дээр ороод хэлэх. Тэнгүүд би одоо хүмүүсийг за зүгээр эхлээд төлөвлөгөө гараа те пэйжний тэгээд ингээд хүмүүстэй уулзаад хамтран ажиллах саналаа явуул гэж хэлж би чаддаггүй байхгүй. Тэр процесс өөрөө асар хэцүү. Тэгэхээр би одоо танигтэй болно подкастаа тууштай хийгээд юмд хүрэн гэж хэлж бол би чадахгүй. Яг л энэ процесс 6 жилийн дараа одоо ч гэсэн надаа энэ асуудал байгаа. Би одоо ч гэсэн 7 хоногийн дараа ямар байхаа мэдэхгүй. Энэ салбар ийм. Яг үнэхээр 5 цалингаа тавиал нэг санаа амраал, 20 цалингаа тавиал нэг санаа амраал, ерөнхийн нэг ингээд өөрөө хүсэж байгаа юмыг бодоол ингээд бага хараал ингээл кайфэрч амьдарч байгаа болохоос биш яг ингээд туулвал бүх хүн адилхан байхгүй. Одоо би хөвлийн салбарт байгаад арай гайгүй ч юм уу те сошиал дээр ингээд аюух лайктай байгаад арай гайгүй байгаад энэ чи одоо зүгээр ажиллаж байгаа хүн арай хэцүү байгаад гэсэн юм ерөөсөө байхгүй. Бүхэл хүн адилхан хэцүү байгаа. Тэгсэндээ бид нар бүгд яг адилхан мэдрэмжтэй байгаа. Яг адилхан л мэдрэмжтэй. Тийм бид нар чи ингээд бүгд цалингаа буухаар хүрэх гээл те тэгэл зарим тохиолдолд зээлээ төлөөл тэгэл зарим хүмүүст гайгүй харагдаал зарим хүнд доромжлуулаад ингээл бүгдээ яг адилхан байгаа. А бид нар болохоор нэг фильтр дэж хараад идэг. За энэ бол сайн явж байгаа тий. Энэ хөөрхөдөө хэдэн жил одоо байрнаасаа хөдөлсөнгүүдээ ч юм уу. Гэхдээ яг ингээд тулхамал бүх юм ингээд адилхан. Нүд би бас ингээд хүнд зорилгоо ингэж тавиараа ингээрэй зориггүй болчиход байгаа байхгүй. Тэр одоо юу гэдэг зөвлөгөө нэг тийм хийсвэрч юм шиг болчиход байна. Тийм тэр хүний сэтгэл санаа ямар ч байгаа юм, нөөц боломж нь ямар ч байгаа юм тий. Хувийн асуудал нь гэр бүлийн харилцаа нь ямар ч байгаа юм. Багтаа яасан чи юу ч мэдэхгүй ээжэж энэ хараа би хүмзэт гэдэг юм ингээд болгоцсон. Чи ч гэсэн болгож чадна гэдэг чинь ер нь л тарих угаалт болчиход байгаа байхгүй. Бид хоёрын нөөц өөр штэ. Тий. Би тэр үед маадгүй тэр сайтаас халагдаагүйс бол үдэд нь хүмзэг нэхгүй штэ. Түл яг тэр халагдсан шиг өвдөлтийг яг тэр халагдсан урам зориг маань унсан шиг өвдөлтийг тэр хүн мэдрээгүй юм чинь наач ингэ сайт нэг явж болох юм гэдэг мэдрэмжийг ханаас авах юм. Тэр энэ айгүй бодит амьдрал. Харцсангүй ойлголт байгаа. Харцсангүй ойлголт. Одоо зүгээр би төрсөндүүдээ чи чадна ингэдэг гэж хэлэхгүй. Тэр хүн өөрийнхөө туршлагаар өөрийнхөө амьдралд олж авсан юмар хүсэл мөрөөдөл одоо энэ дотор байгаа юмараа л хүссэн юмаа хийнү гэхээс хажуу талаас нь би ингэж тэгэж гэж хэлэх бол утгагүй. Юм байна лээ. Энэ миний өмссөн гутал гээд ном
гарсан. Тэгээд түрүүн хоёлог ярилцж байхад энэ номны талаар айгу шүүмж ирсэн гэдэг ч гэсэн тийм. Тэнгүүт яг саяны чиний хэлсэнчлэн нөгөө хүн өөрөө хийж үзээгүй гэж, туулж үзээгүй ч юм уу. Чиний бага насны мэдрэмжийг мэдэрч үзээгүй юм. Сонин одоо юу гэдгийг сөрөг сэтгэл хэлээд байна. Тэрийг яаж няцаасан талаараа түр ярьсан шүү дээ. Тэгээд энэ талаар жоохон дэлгэрүүлж ирээч. Хүмүүсээ юу гэсэн? Энэ ном бичсэн. Өөрийнхөө амьдралыг бичсэн байна гэдээ стресстэй байгаа байхгүй юу? Би ч одоо 30 наст хүрээгүй надад угсаа миний амьдралаас өөр мэдэх юм байхгүй шүү дээ. Тэ одоо яг уу одоо гадаад ихтэй сургууль сурсан бол тэ магадгүй би илүү өндөр боловсролтой байсан бол судалгааны ажил ч юм уу юм дээр суурлаад миний мэрэгжил ингээд нарийссан бол арай өөр юм бичиж болох байсан байна. Энэ миний анхны ном биш л дээ. 2 дахь ном. Анхны ном нь болохоор яг би өөрөө хийсэн сурвалжлага нийтлэл ярилцлагуудаа бөөгнүүлээд залуу сэтгүүлчийн тэмдэглэл гээд би гаргаж үзсэн байхгүй. Тэгээ 300 ширхгийг хэвлээд тэрийг ковидын үед зараад цалингаа тавьчихсан би. Цалингаа бүтэнч тавиагүй нэгэнд нь 150 сая төгрөг өгсөн ч үлээ. Би дижил зарч чадсан тэр ковидын тэр үед. Яадаг үл ингээд машин хаацсан би үнэмлэхээр явж болдог. Манай нөхөр цаглаа. Би сэтгүүлч хоёулаа үнэмлэхтэй. Тэрүүгээрээ ингээд 20 сая 19 саягаар номоо зарж явж исэн байхгүй. Тэгээ тэрний дараа би эдгээр өдрүүдээ бичиж тий сэтгүүлч хүн байна да. Бас юм бичих дуртай хүн байна да. Нэг ном гаргаж үзье л та гэж бодоод энэ номоо өөрийнхөө амьдралд байгаа бүх юмар бичсэн. Чи хүмүүс ингээ өөрийнхөө амьдралыг бичсэн байлаа уйдгартай зүгээр л нэг амьдралыг ном болгох ямар хэрэг байсан юм мэдэхгүй шүү дээ. Би өөрөө хиймээр байгаа юм хийсэн. Тэр хүн уншихгүй үгүй юу гэдэг нь өөрсдийнх нь дур. Гэхдээ миний хэлээд байгаа тайлбар нь болохоор эдгээр өдрүүдийг туулах надад онцгой байсан болохоор л би бичсэн байгаа шүү дээ. Тэгээд хэр их ном уншдаг хүмүүс ер нь амьдралаа бичсэн юм туулсан үнэн бичсэн юм аюу сэтгэл зүрхэнд ордог юм билээ. Тэгээд би энэ дээр цаан дээр хараад бичсэн байгаа энэ цаанд бичээгүй үлдсэн юм байгаа. Тэр хүн өөрөө мэдэрч л ойлгоно. Тэгээд би тэрийг мэдрээсэй гэж бичсэн. Тэгээд үр дүнгөөгөөд аюу олон хүнд хань болсон юм шиг байлээ. Яг л одоо чинь ингээ хүн одоо би өөрөө одоо хүнд мэдрэмжийг бодохоор юу юм? За хаягдаж үтсэн хүнд хаягдаж үтсэн хүний мэдрэмжийг ойлгоно шүү дээ. Одоо яг тэр шиг ингээд энэ мэдрэмжүүд чинь давхцахаар хүнд ингээ хантай сэтгэлд нь дэмтэй. Тэгээ хүн ингээд инээгээд уйлаад уншаад байна гэдэг чинь тэр хүн мэдрэмж төрөөд ийн буюу миний сэтгүүлчийн уур чадвар тэр хүний сэтгэлийг хөдөлгөөд байгаа нь миний зорилго биелдэж байгаа байхгүй. Тэрнээс энэ амьдралыг үзээд надад ханд үг гэхгүй шүү дээ. Энийг уншаад тэгэхээр энэ ойлголцол байхгүй босон болохоор ном дээр минь аюу шүүмжил ирсэн болов гэж бодсон. Гэхдээ би эмзэглэегүй л дээ. Энэ номны талаар би нэг ийм мэдрэмж төрсэн бас би ном уншиж дуусаад надад хамгийн их таалагдсан нөгөө өмсдөг хаар гэдэг. Тэр тэгээд нөгөө аавын гэр ялангуяа тэр өмсдөг хаар бол бүр яг ингээд баг өөрийнхөө хохныг харж байгаа шиг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээд надад нэг ийм мэдрэмж. Одоо жишээлбэл миний номын сан дотор одоо Вавилоны хамгийн баян хүн байна. Тэгээд одоо сүүлд гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэлгээд манай ихч биелгэлсэн нэг тиймэрхүү номнууд байдаг байхгүй юу? Ер нь гүн уйл гэдэг ч юм уу те. Гэхдээ би хизээч өөрөөсөө бараг 10 шахуу дүү охины бичсэн номыг уншаад ингэж алга хөлрөөд ингээд хоолн дэрэм тэгэлсэн юм шиг тийм мэдрэмж авах гэж боддог. Яг хөө мэдээж бүх сэдвүүд надад тийм мэдрэмж төрүүлснийг үл үгүй. Би тэгж бол худлахгүй. Гэхдээ надад бол маш гүн үзий мэдрэмж төрүүлсэн. Тэгээд ярилцлагын дараа энэ дээр 10 хэсэг зурулж авъя гэж би бодоод хатэрсэн. Өөрөө аваад өөрөө 10 хэсэг зурлаа. Тэгээд шүүмж гэснээс ер нь аливаа шүүмжийг яаж хүлээж автээ? Сүүлд нэг рил хийсэн байсан. Янз янзын хил амд орооцол дуулж явах шиг байна. Тэгээ тэрийгээ чи өөрөө ч их ингээд нээлттэй хэлэн талангүй шүү. Намайг тийм үнтэй тэгж олбсон чи тэгээд ярьчих юм. Тэгээд тэр нэг юм байгаа байдал нь юу гэдэг зүгээр ингээд яг л бодит байгаа амьдралаар чи ингээд харуулад байгаад байгаа шүү дээ. Тэр нь хүмүүст хүрээдэх шиг байна. Тэгсэн мөртлөө сэтгүүн жоохон хүндтэй өөр нэг хүмүүстэй холбосон байрсан ч хийж байгаа шиг. Тэгээ ер нь аливаа шүүмжийг яаж хүлээж авч байна. Комментуудыг ер нь хэр уншиж хэр хариу өгдөг юм. Энэ тал дээр ямар байр суурьтай? Би жоохон вакуумжсэн байж магадгүй. Сайтаа нийсэн цагаас одоо хүртэл ер нь аюух магтуулдаг. Тэгээ хүмүүс намайг маш их магтдаг. Тэгээ нөгөө би яалтчгүй зүгээр суухгүй байна л та. Гэт нэг юм жоохон дуусаад ирэнгүүт дахиад нэг юм хийгээл тэр нь жоохон мартагдаад ирэхээр дахиад нэг юм хийгээл те ингээл одоо чинь би 2 дахь намаа бичээд эхэлсэн байдаг ч юм уу те. Тэгэхээр ингээд айхтар шүүмжлүүлээд байдаг юм байдаггүй. Шүүмжийг бол би уншия гэж боддог. Доромжлол бол их ирдэг. Би бол комментиг уншаад айхтар хариулдаггүй. Анх бол аягүй өргөлддөг байсан. Эндээс юм гарч ирэл скриншот хийж байгаа л ингээл амар амьдралынхаа үг түүхийг ярьж мэрэл те. Хэний юу туулж байгаа юм болж байгаа л тэгдэг үе надад байсан. Сүүлийн үед яд болсон мэхэр комментиг уншаал энэ одоо юу надтай эзэж таалдах юм гэж юугаа битсэн те. Энийн оронд баран 0 угаасаа юм аа дотроо ингээл өөрийгөө амар хөвчлөлтөд бодцоод орхичдаг. Яг ерөнхий ингээд ийм
Баасан дэлгэр гэдэг хүний бичгийг баасан дэлгэр уншаад орхиж болно. Би Хүмүүжид гэдэг компаниг төлөөлөөд энэ ч бизнесийн харилцаанд орж яхад намайг тэнцээ ингээд элдвэр ингээд огт үнэлэмдээ гутгаад иж болохгүй мэн гэдэг заагийг л би сая энэ жил ойлгосон. Одоо сая ингээд миний орсон юу чи айгүй балаа штий. Би гэр бүлийн харилцаагаа үнэнч халан дуулаа авч явахын тулд айгүй хичээдэг хүн баггүй. Тэгсэн чинь намайг ингээд бүр ингээд артчилсан намынхантай унтдаг ч гэх шиг тэг яараа өөр хүнтэй унтахгүй заалаа артсан намынхантай унтцیں۔ Тэг би бүр малнууд вэ гэж бодсон ч гэсэндээ тоохгүй яваал байсан. Тэг хамгийн сүүлд намайг аюу хүний хүндэлж явдаг хүнийг нулимн гэдэг бол юу ямар ч хүн үйлдэл хийдэг юм билээ. Тэгээд би багшигаа тэр заваа юм тодголтаа бичсэн болохоор диско цагдаад өгөөд тэр рилээ чи хийсэн баггүй. Тэгээд тэрийг ярих бол асуудал биш. Бид нар юу зүгээр л нөгөө ингээ өхнөн л нэгийг ярьсан байдаг үстэй аюу хэцүү ингээд тэр чинь ингээд олны танил байх уугүй юу сэтгүүлж явах уугүй юу зүйл хамааран бид нар байнга нэгийг ярьдаг штеп. Яг тэрийг би ингээд ил гаргаа ярьж байгаа хүмүүст аюу нэвт хүрээд ийн гэж би ойлгосон. Тэгээд одоо тэр муулж хөмжлээд дарамжлаад байгаа хүмүүсийг бол тухай бүрд нь яцаагааг нь яцаагаад тоохгүй тоохгүй. Зарим дээр нь бол бүр би чамтай хүн гэж харьцахгүй гэж байгаа юм шиг хандлага гарах хэрэгтэй юм билээ. Тэгвэл ингээд худал үг 1000 татвар үнэн болно гэдэг шиг наа чин зүгээргүй болол ийм байгаа гэдэг яриа үүсдэг. Эсвэл нөгөө талаараа нөгөө дарамтлаад харин дуугаа байгаад ангууд нөгөөд нь бүр давраад халдаж болохгүй юмнууд руу халддаг. Одоо хүний гэр бүл хувийн амьдрал те ер нь халдаж болохгүй энэ халдшгүй байдлыг ингээ хүнд юм биш те. Энийг бид ингээ хүндэл сурах хэрэгтэй л те. Гэтэ ингээ нийтээрээ ингээ хүнийг доромжсныг нь уншаад гоё хэллээ гэдэг хүмүүс байгаа цагт халтшгүй байдал ярих бол өрөөсгөл болчиход байгаа юм л да. Гэтэ нэгийг болж өгд битгий доромжлохгүй байгаасаа ийм хогийн юма битгий байгаасаа гэсэндээ би өөртөө тулгарч байгаа юмнуудыг хичээж санаа зовхгүйгээр рил дээр хэлжтэй. Намайг ингэ заавч юм би инглээ. Тэ намайг би сайхан нэг ээжгээ хүнд доромжлуулсан байхгүй. Намайг нэг ном гаргасан гэсэн байсан өмхий гэд юу уншихад бас л ингээл сэрч ихээр л юм. Тэгэд би тэрийг ингээ бодохдоо за энэ их чи ингээ бичсэн минь стресс төлөхгүй бай. Гэхдээ нөгөө талд нь би өөрөө байр суурийг илэрхийлээд явъя гэд одоо тэр хамгийн сүүлийн рилийг хийсэн байдаг ч юм. Хорхон хүртэл би идэ хүрхээр өрүүлцэнөө гэдэг шиг тоохгүй ингээ дотроосоо өөрийгөө хэмлүүлээл идүүлээл байгаад иж болохгүй мэлээ л дээ. Тэгээд би намайг хараад хүн өөрөө жоохон өмөрөөсөө гэж бодсон. Өнөөдөр намайг би өмөрөхгүй бол өөр хин ч өмөрх юм. Тэг. Тэгэхээр шүүмжлэл ихгүй байна. Доромжлуулаад ийна. Зөв доромжлол шүүмжлэлэр чинь тэнгэр газар шиг ялгах зүйл шүү дээ. Тэгээд энэ хүмүүс яг нийтээр нэг юм сонин одоо токсик гэх юм уу Facebook одоо юу гэдэг Instagram тэгэл Twitter хуучин Twitter гэж байсан. Одоо X болчлоо юу лээ. Яг яагаад ингэж амар стрессээ гаргаад ит юм болоо. Ер нь одоо ингэж ямар ч сайхан юм байсан тэнцэнээс нэг өндөг байсан ч гэсэн тэр тэнцэнээс нэг өнцөг олж аваад байгаа байхгүй. Яг яагаад нийтээрээ тэг чинь одоо чи бол сэтгүүлч маш олон нөгөө нэг юм юу гэдэг хүмүүстэй харьцдаг судалгаа шинжилгээ хийдэг байлгүй нэг юм мэдрэмж хувийн мэдрэмж төрж байгаа шүү дээ. Нийгмээр яагаад ингэж нөгөө би бас тэр үзэгдэл өөрөө өртөцөө биш нэг шуук нийтлэг нэг пэйжтэй шүү дээ. Тэрийг ингээд одоо бодохоор би жаа өөрөө мал уу гэж бодод байхгүй. Ингээ нөгөө асуудал шүү дээ. Тэнгүүд тэрийг би барьж аваа нэг өнцгөө хэлчихээ тэрнэр уурлах хүмүүс байгаа шүү дээ. Тэгж байгааг хүмүүсийг стрессүүлж аяг лайк авсан байдаг байхгүй би. Одоо 3 жилийн өмнө 4 жилийн өмнө гэх юм уу. Нэгдэж явах та. Тэгэл ингээл нөгөө хүн ихтэй яг үнийг тийм нөгөө хариу реакцт юу яж юм л та. Донтож байгаа юм л та. Тэгээ 500 лайк тарчих юм бол 600 лайк авах хүсдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар би ингээд өөрөө сошиал дээр стрессээ гаргаад хүмүүст стресс халдаагаад нөгөө халдсан хүмүүст нь хариу бичээ тэрнээс нь капшиж үгүй надад бол байдаг. Одоо зүгээр ингээд 700 гаруй нийгмийн асуудал хүнцээ видео контент хийгээд Facebook дээр суурилж яг үннийг хэлэхэд ажиллалаа штэ сая өнгөрсөн хугацаанд. Facebook дээр ерөнхий хэв шинжийг хараад өөрөө дунд нь бас ингээ хандлттай болж үзсэн туршлагаар хэлэхэд манай нийгэм өөрөө одоо ядуу гэх нь хайшин мөнгөгүй байна. Асуудал ихтэй байна. Одоо ингээд ийм юм байна л да. Ингээд нөхдөөгөө ингээд жоохон таарамжгүй харилцаатай. Тэгээ хүүхдүүд маань ингээд байдаг. Тэгээ зам төвжирлтэй. Тэгээ цалин буухгүй байгаад байдаг. Өртөө байгаад байдаг тий. Тэндээс банк буснаас мессеж ирээд байдаг. Ингээд хүн ингээд стресстэй дангуу тэрнээс ингээд ганц хорогдох юм ингээд энэ утас байгаад. Тэгээ энэ дээр ингээд нөгөө бухимдлаа гаргаад тэгээ бид нар чи айгүй нээлттэй штэ гişүнхээ зургийг тавьж байгаа ингээд хүмүүсийн зургийг тавьж байгаа шууд биччихдэг. Тэгмүүд ингээд энэ донд хүндэсэхгүй байхгүй байгаа юм байна л гэж би бодсон. Одоо тий энэ чи надтай адилхан эмхтэн хүн шүү дээ. Тэ энэ чи сэтгэл нь өвдөж байгаа штэ. Бухимдалтай байсан юм байлгүй дээ. Энэ хүнийг ингээд санаандгүй явж байхад гиндэд асууцсан байж штэ. Эсвэл тэ эсвэл энэ хүнд одоо юу тохиолдсныг мэдэхгүй ээжиж гівэн тэнгицэн биш тэг гэдэг нөгөө ухаан байхгүй. Тэгвэл шууд ингээд дайрал. Одоо ингээд Баска сайттай ингээд улс төрчдөөс мөнгө авдин гэсэн. Гэл тэгэл улс төрчдөөс мөнгө авсан байж байгаа би нэг жоохон таалагдахгүй болоод ирэнгүүт угаасаа муусан сэтгүүлчнэр юм хтэй гэл салбараар нь хамаал.
Тэгэл би үгүй мөггүй гэл бие өмөрч юм бол олонний танил хүмүүст доромжлуулах тэхээтэй байх таа тий. Хин чамаа юмаа тавь гэсэн гэл ингээл хөврөд явчихдаг юм билээ. Тэгэхээр хүмүүс ингээд айхтар буруутгах юм байхгүй зүгээр хэрвээ яг энэ үзэгдлийг буулгах гэх юм бол дүүгээ хүүхдээ агүй сайн боловсрол сургаад төлөвшүүлэх хэрэгтэй мэлээ. Энэ дотор сэтгэл хөдлөлөө урсгаад чин сэтгэлээс нервтэд ингээд лайваар орилоод нь шүү дээ хүмүүс ингээд тэр хүртэл биш наан нь одоо ухамсартайхан шиг төлөвшүүлж ээж энэ сөрөг хүн чинь байх болох юм байл л дээ. Одоо л бүр фэйсбүүк руу орохоос стресстэй орохоо болж штэ бидний хүндээ. Тэгж чинь ер нь яа тэгвэл ингээл болж өгөл холхон бай те ингээл орохоо болио орохоор ингээд төмөн юм байна гэд. А гэхдээ эн чинь платформ штэ. Энийг ашигтайгаар ашиглаж болно те. Юм зарж болно, олон нийтэд нэр хүндээ өсгөж болно, бизнесээ сурталчилж болно. Тэр талаас нь хараад ашиглая гэж бодвол би нөгөө байнга рил энтер хийгээд байдгаас яг олон нийтийн тэр сэтгэл хөдлөлөөрөө ямар комент бичиж байгаа юуг хямхан бол хаалцуурна. Энэ бол асар бохор амар хэцүү. Одоо чинь би амар муулуулдаггүй шүү дээ. Тэнгүүд би тэр муулуулдаг хүмүүсийг боддог хгүй. Өөрөө фэйсбүүк дээр юу ч оруулаагүй. А тэгтээ хүн зургийг оруулаад эн чинь ийм гэж идэг гэл ярьчингууд хүмүүс чинь шүүлт түргүү орж ирээл тэгжил таарна гэл. Би тэр хүмүүнийг бодохоор яа бараагаар байдаг баха. Тэр сүм эмгтээчүүд ингээл нөгөө хүн амтнаа унтдаг хэвтдэг гэл байнга ингээ вайралд оромжуулдаг шүү дээ. Тэгээ би тэр эмгтээчүүдэд хэцүүлээд байх та. Тэгтээ наана тоохгүй яваад байна. Гэтэ дотроо бодогдчихл байгаа даа гэд жоохон өрөвдөд ит юм бас. Амьдралын одоо нэг стресс менежмент энэ гэж ярьж байгаа шиг байна. За яг одоо тэр номын хэллэгээр яриад яг ер нь ингээд байгаа асуудлыг стресс бухимдлыг яг баска хувийнхөө хувьд яг яаж зохицуулж байна. Одоо жишээлбэл сошиал дээр дайрч байгаа хүмүүстэй адилхан нэг бид нар амьдарч байгаа шүү дээ тийм. Төрний хоёлыг ярьсанчлаа бидний мэдрэмжийг адилхан. Тэгэхээр энийг бас нэг юм менежмент хийж чадаад чадахгүй гэдэг юм хоёрыг байгаад шүү дээ. Чи яг яаж зохицуулж байна? Би гаднаас стресс авахгүй байхыг хичээдэг. Яг хотоор явбал ингэ стресс хэмжээндээ шүү дээ. Яа энд үжирлээ дээ. Яа энэ тоос шороо энийг янзлчихгүй дээ. Яа энэ барилгад ямар царимтай юм бэ ч гэдэг юм те. Эсвэл одоо яа энэ одоо явж ийн талбай дээр тасарч унаадахтай яах вэ ч гэдэг юм те. Гадны хүн явж ивэл ингээд өстө будамд ингээд тэр стрессийг би гаднаас авахгүй байхыг хичээдэг. Яг үл нэг нийгмийн хөгжил явж штэ. Энэ хот ингээд явж гин. Би тэгэж бачимдлаа гэж юу ч өөрчилж чадахгүй. Харин би хог хаяхгүй байж чадна те. Тэр талаас бол стресстгүй байхыг хичээдэг. Хувийн одоо тэг компаниасаа ч юм уу одоо өөрийнхөө ажил төрлийг хийж стрессүүд байж тээ тий. Одоо санхүүгийн асуудлууд байна. Арга гэрийн асуудал байна. Тэгтээ би харьцангуй өөрөө бага бүрдүүлээд ажил дээр аз жаргалтай байх нөхцөлөө бүрдүүлсэн. Тэр маань жигнэсээ бийжээд байгаа болохоор хүмүүсийн хувьд бол ажлын стресс гэдэг юм авдаггүй. Тэгээ би сая түрүүн танд хэлсэн шүү дээ тий. Хэрвээ надад ингээ 30 сая төгрөг хэрэгтэй байх юм бол би за ингээ санхүүгийн асуудал байж болоо гэж бодъё л та. Би төлөх мөнгөө бүгдийг чагсаа бичдэг. За ингээ нийлээ 30 сая төгрөг. Би 3 саяар 10 ажил олоход л би энийг давах юм байна. Эсвэл би сая 520 ажил авахд л би энийг будаа олох юм байна гэдэг сэтгэл зүгээр хандаад за тэгвэл би энийг яаж олж болох вэ? Манай нөөц боломж юу вэ? За манайх юу хийж байгаа. Тэ? Хин энд хэрэгтэй гэж болох юм. Энэ хямны үйлдвэрлэл очоод яаж болох юм шүү дээ. Баяр болох ч юм чи хүн бол нийслэл салаад хийж дээ. За маргааш өглөө танилцуулга барай компьютероо үрээд тэр хямны үйлдвэр дээр очиж тоо. Үгүй би санаа зовоод уурлаад яана Монголын нэг юм байхгүй юу залуучуудтай хайргүй байхгүй юу те. Эсвэл ийм арга алга гэжснээс нэг юм үйлдэл хийгээд ядаж зүгээр суугаагүй гэдэг бодолтойгоо үлдэх юм бол тэр чинь стрессээрээ байгаа л ахгүй үйлдэл болоод зарим нь шийдэл болоод зарим нь бүтлгүүтэл болоод ингээд ялгарчихна. Тэгэхээр би нэг иймэрхүү байдлаар стрессээ тайлдаг. Тэгээд ер нь ганцаараа тухтай байгаа хүн нэг стресстэй юм шиг санагдав. Яг асуудал олон байдаг. Гэтэ би нөгөө өөрөө өөртөө тав тух аюу сайн өгдөг гэх юм уу. Гэртээ ганцаараа хата дуу сонсоо гэрээ цэвэрлээд би аюу дайж болчдөг. Ер нь герман цэвэрхэн байвал би ер нь стрессгүй байдаг. Онцлог баг. Тий. Тэгэд ингээд ярахаар нөгөө хүмүүс төлдөө амьдрал мэдхгүй те чи юугаач мэдхгүй тэгээд би одоо яг л сард байнгын 25 сая төгрөг олох ёстой те. Тэгээд цалингаа 50 төрөөсөө төлнө яг л бусад хүмүүсийн адилаар байгаа. Тэгээд би л ил гарч яриад байгаа болохоос биш хүн болгон л энийг туулж байгаа. Тэрс би нэг онцгой юм туулаад байгаа юм шиг тий. Намайг одоо яаж 6 жил ингэж явбаа мобаа гэ. Энд чи бусад хүмүүс зөндөө олон жил явцсан яг адилхан. Яг би рил хийх хүмүүст хэлээд юм тий. Тэр хүмүүс яг адилхан хийж байгаа. Та ч гэсэн ажиллаа хийж байгаа тий. Бүгд бид нар одоо нэг ажил хийснийхээ төлөө тийм баатарлаг тий. Эсвэл ингээд тууштай байсныхаа төлөө Монголд байхгүй юм хийсэн юм шиг юм мэдрэмж үүсгэж одоо бид нэг уянгалах гэдэг нь л тэр зэрэгтэй юм шиг байна л да. Тий надад бол ингээд хэвийн л ажил өрнөж байгаа. Тэр тийм баатарлаг юм бол өрнөөгүй. Энэ стрессний асуудлыг бол
өөртөө сайн ажиллаад өөрийгөө ойлгоцсон чинь стресс мань багассан болов уу гэж боддог. Тэгээ зарим хүн бол намайг яаж давчна гэхэд би нэрээ яаж давж байгаа юм болоо гэж бас ингэж бодмоор санагддаг байхгүй. Гэхдээ тэр байгаа асуудлыг шийдэх гэж би насанд хүрсэн хүн байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө л хариуцлага хүлээж чадна гэж компани нээсэн шүү дээ. Тэрнээс намайг чи л одоо чадна те. Чи л Монголын нийгмийг гэрэлтүүл эдэргээд компани зүгсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр сонголтынхаа үүр нөлөөг өөрөө аваад тэгээ стресстэй цэцэд яах юм. Хүндэл гай болно шүү дээ. Би стресстэй л ингээл хажуудлын хүмүүст аягүй гайтай шүү дээ. Тэгээ ажиллаа хийх хэцүү, яах хэцүү. Тэгэл Facebook дээр стресстэй тэгэл уншсан хүнд бас хэцүү шүү дээ. Энэ маань хамаатныг чалгад энэ маань яасан хэцүү юм дээ гэж бодно шүү дээ. Тэнгүүд өөрөө хийж чадах үйлдэлээр л нэг 50 аж амьдралаа авч явъя да гэдэг бодол маань л миний стресс менежмент юм уу да. Бидний стресстэй байсан ч амьдрал үргэлжлэн, стрессгүй байсан ч амьдрал үргэлжлэн. Тийм, тэгээ стрессгүй байх боломжгүй байсан. Тийм, байх боломжгүй. Тэр тэрийг яаж зохицуулах вэ? Тэг яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэд наач их гоё юу шүү. За ингээд компани ингээд босгоод явж байна. Хүн болгон өөр өөрсдөө гэсэн одоо ямар нэгэн чаддаг зүйлээ барьж аваад ингээд хичээгээ зүтгэд явж байгаа. Яг Монголын нийгэмд яг өнөөдрийн бидний цаг үед ямар боломж байна гэж боддог байна. Одоо яг зарим нь одоо ингээ маш олноор гадагшаа явж байна. Зарим нь үгүй гэдэг ингээ Монголдо өстөө нэг зөөгчөөч хийгээд хамаагүй гэдэг шиг ингээ байж байна. Тэгэхдээ бидэнд яг боддоор ингээ харах юм бол бидэнд ямар боломж байна. Залуучуудад одоо 18-тай анх одоо чиний сайтаа эхэлж исэн нас шиг те ингээ хийх бүтээхийг оргилсох хүсэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тавчхандаа бидэнд ямар боломж байгаа. Одоо амьд байгаа нь өөрөө боломж байгаа хгүй миний хувьд бол одоо ингээд амьд ухаантай мэдээтэй дөрөвч маань хөдөлж байгаа нь миний хувьд бол боломж үйдэг. Би энэ ихтгэл үнэмшлэрээ л одоо ингээд 6 жил явж байгаа. Тэрнээс нөгөө нэг би ингээд гадаадад сургууль төгсөөд ирсэн хүмүүсээ хажуу жоохон санаа зовдөг хгүй. Өөрөө тэгж сурч чадаагүй тийм боломж нь байгаагүй. Тэгээд өөрөө нэг юм бүтээсэн. Тэгээд тэрүүгээр нэг ингээд хөөрцөглөөд яваад байгаа ч юм шиг. Ингээд тэгснэ би ингээд харьцуулангуудаа би эдгээр шиг академик мэдлэггүй те өнөөдөр Беркли төгсөөд ирсэн хүн юм дараахан бахад би одоо нэг сайт нэгээд нэг хэдэн жил явснаа хатлуу ямар их сагсалцдаг юм бэ гэж бодож ирсэн үе ч надад байдаг хгүй. Гэхдээ энэ хоёрыг ингээд харьцуулаад бодохоор юу гэхээр үгүй би боломжгүйгээс өөртөө боломж гаргаад ингэж явж байгаа болохоор ийм характер гарч байгаа юм байна гэж одоо өөрөө зөвтгсөн гэх юм уу. Ингээд сургуулаа төгсөөд би сэтгүүлч болохоор сайт нээсэн. Магадгүй би тоож байсан бол цань газар нээн баг тий. Яг зөв. Тий. Барилгачин байсан бол нэг барилга барина баг. Сэтгүүлч мэрэгчлээ учирсан болохоор л ингээд сэтгүүлчээрээ сайт нээгээд явж байгаа байхгүй. Тэгээд сайт нээх боломж нь байна уу гэвэл байгаа. Зөвшөөрөл энэ шаардахгүй шүү дээ тий. Ингээл өөрөө хиймээрээ ивэл ингээл би сайтаа нээсэн, компани нээсэн, Монголд байгаагийн маань ирэх байсан. Тэгээд тэрүүгээрээ ингээд явж байгаад ингээд болоод би хэрэглээгээ хангаж чадахгүй мэн үү? Би байр машин бол энэгээр авч чадахгүй мэн болий. Гээд гадагшаа явуу гэвэл тэр боломж нь бас надад байгаа. Тэр сонголт нь надад байгаа. Тэр нөгөө боломжийг одоо гинт ингээ боломж гарахгүй нэг өглөө над руу залгаал тий. За чи өөр нэг зөв хүүхэд биш үү? Чамааг одоо энэ ажилд авъя гэдэг боломж бол ирэхгүй байхгүй. Өөрөө бүтээ. Тэгэхээр би Монголд боломж байгаа юу гэвэл надад маш их боломж байгаа. Боддоор гэвэл ядаж толгойдоо байгааг бийт болгох боломж байна. Эрхчлөө нээлттэй байгаа учраас тий одоо өөрийгөө янз бүрээр илэрхийлэх боломж шүү дээ. Тэрийг ашиглаж болж байна. Зөвхөн хэрэглээ талаас нь харах юм бол хэцүү л дээ. Одоо тий миний хэрэглээний хүсэл өөр байгаад идэг. Тинчээж нэг мөнгөн дүн босч ирж шүү дээ. За байшаа авъя, байр авъя. За нэг 400 сая. За нэг гоё машин авч унаа 200 сая. 600 сая төгрөг бодоод байгаа хүнд Монголын эдийн засаг энэ 3.4 сая хүн амтай хүн болгон банкны зээлтэй, аппликейшны зээлтэй юунд бол боломжгүй харагдах нь аргагүй. За би хүн болоод төрсөн юм байна. За би ийм хүн хандлага харилцаатай толгой тарихтай хүн юм байна. За алиг одоо салбараар нь би нэг тууштайхан шиг яваад нэг юм үзүүрээс хатгаад өөрийгөө би хүн болох вэ, хувь хүн болох вэ гэвэл бүх боломж байгаа. Энэ талаас за би нэг ийм айл төрсөн юм байна. За миний иргэн тойрон намайг татах хамаатан садан таньдаг одоо лаг хүн байхгүй байна. Тэ? За би одоо яаж хийж байгаа л нэг байртай болол нэг машинтай болол авъя гэж байгаа хүнд боломж нь харагдахгүй. Би энэ хоёрын зааг дээр л ингээд хүмүүс ингээд стресстэй байна гэж хардаг. Би өнөөдөр яг ингээд байргүй тий яг ингээд
машиныхаа зээлийг төлөөд байрыг түрээслээд явдаг л залуучуудын төлөөлөл байхгүй. Тэнгүүд хүмүүс ингэдэг юу юучгүй ээжээж ингээ хуцаад олон юм яриад юмтай болохгүй л ажиллаа яваад байгаа болохоос биш бас нэг ангаагаад байгаа юм нэг байхгүй шүү дээ тий. Жаагсан бүтээсэнгүй л ажиллаж шүү дээ тий. Үнтэй болсоо дурах хэрэгтэй юм аа тий. Тий тэгээ би энэ ном бичээ зараад мөнгө авч ийн тий. Тэгээ ингээ хэл хичээгээд л шүү дээ. Одоо сая чинь та ингээ надад бэлэг өглөө тий. Ингээ юмтай болоод хичээгээл явж шүү дээ. Тэнгүүд ингээ заавал юмтай болж байгаа. Тэгээд юмтай болсон усууд нь болохоор ийм зөвлөгөө өгдөгтэй. Битгий шантар. Битгий тоо. Атаархагчдыг битгий тоо антэр гэ. Яг үндэ яг над хүн атаархаж байгаа ч юм уу ч юм уу тий. Яг үндэ би тийм амар онцгой гоё яваад байгаа ч юм уу ч юм уу. Тэгэхээр ингээ нөгөө бодит үнэлэмжээ харж чадах юм бол Монгол улсад нөгөө бусад оронд яг одоо жишээ нь юу гэдэг боловсролын үнэгүй өгөөд эрүүл мэндийн үйлчилгээгээ гоё аваад байртай машин тарины сэл готролд орол хөгжилтэй орны хүмүүс шүн унтахгүй өгч штэ тий. А бид нар бол ингээ алдцаа чамаагүй энэ дотор нэг юм байгаа болохоор нөгөө хөгжиж байгаа нийгэм болохоор бас айгүй олон боломж байна гэж би хараад байгаа байхгүй. А тэгээд өөрийгөө биехэн хувь хүн болгоцсны дараа нийгэмтэй харилцаа орж ирэх юм байна гэж бодсон. Өнөөдөр одоо намайг чи тим юмгүй шүү дээ би байхгүй шүү дээ хинөдөө байхгүй юм чинь тий. А тэгтээ байхгүй гэж зүгээр суугаагүй шүү дээ ажиллаа хийж. Тэнгүүт энэ байлах нөхцөл суурьаа хийж байгаа тохиолдолд би боломжгүй нөө хэцүү нөө Монголоос явна уу тий. Би сэтгүүл зүйн салбарт 6 жил ажиллалаа бүтэхгүй мэн үү. Эсвэл хичээгээд татварын өртөө л явж ин дөө. Өстө бүтэхгүй мэн мэдхгүй одоо эрч хүчтэй залуу хүний үед л энэ утгагүй санагддаг. Яаж хийж байгаа ажиллаж явах учрыг олно л гэж боддог. Сэтгэлгээний одоо маш том ялгаа байгаа тань л дээ бас. Одоо яг саяны чиний хэлсэнчлээ эхлээд нөгөө байр машин сав одоо юу гэдгийг өндөр салентай ажиллаа бодоод нөгөөхдөө хүрч чадахгүй тэгээ шаналаад байх эсвэл одоо байгаа бүх потенциал боломжоо тооцоолоод буюу одоо яг чиний замлаар гэсэн үг. Тэгээд ингээд багаагаар бүтээгээд явхад бүх хүн боломж байна гэж товчхондоо ойлгосон зөв. Тийм би одоо жишээ нь гадаад руу сургуульд явмаар байна гээл байгаа мөнгөөр IELTS сураад ээж болохгүй шүү дээ. Юу идэхийн, юу өмсөхийн те. Тэр гэрээ хөрөгчөнд мах байх юм уу, байхгүй юм уу? Тэгээд одоо гараад онгоцоор нисэх мөнгөгүй ээж л яа сурж ирчээ, явж ирчээ. Тэгэл ингээ бодоод иж болохгүй шүү дээ. Тэгвэл миний нөө зүй компьютер байгаа мó? За компьютер дээр юм бич. Утас байгаа мó? За те тренди өөрийнхөө ярмаар байгаа юм яар хүмүүсийн хандлагыг хар. Өөр одоо чамд юу байгаа юм? Гэрт чинь 2 ном байгаа мó? Номтой олчлоо шүү дээ. За энийг юутай ч уншчих юм. Иймэрхүү хандлагатай хүнд угаасаа боломж нь гарч ирэх л юм шиг санагдаад өөрөө туршлагаас харахад гарч ирээл байна. Хаанаас ихэлснээ бодоход та өрцөн байгаагаа бодоход тий. Тийм яашаа айлангаа алдчихаагүй учиргүй одоо үлс цангаад зовоод шаналаад исэн юмгүй л явж байна. Хүмүүсийг одоо ер нь мэдхгүй хүн сошиал байхгүй хөө. Нэгсэндээ хүлийн зөвшөөрөгдөж чинь гэсэн үг шүү дээ. Окей. Тэгээд түрүү нөгөө хоёлаа рил хийсэн. Рил маань маш рил байсан боёо, маш бодит үнэн байсан гэдэг талаар ярьсан шүү дээ. Тэгээ би өчигдөрхөн хагасанд орох, бүтэн санд орох зочнотойгоо уулзсан. Тэгсэн тэрэн дээр маш бодит юм одоо хүмүүст хүрдэг болж байна. Бид нар их хуурамч байгаа учраас тиймэрхүү зүйл одоо ингээд арчигч байна. Түрүү хоёлоос яригдсан амар их амжилт яриа л тий. Сэтгэл зүй яриа л амжилтанд тэгж үрнэ гэсэн юм ерөөхдөө жоохон хандлагатай болж байна. Чиний рил болохоор яг бүх байгаа бодит байдал чиний гэр орон харагдчихсан гадуур дотор явж байгаа чинь ярьж илж байгаа хоолой чинь энэ бодит байдал яагаад ингэ сүүлийн тренд болж байна. Одоо бодит байдал буюу ингэ яг байгаа байдал. Гоё сайхан биш. Бид нөгөө дэлгэцэн нэг хэсэг шуурсан шүү дээ. Одоо ингээ гоё харагдахад ингээ фильтрдэл одоо миний ингээ нүүрэн дээр юм гарцсан шүү дээ. Энийг ингээ фильтрдүүл зүгээр л харагдсан шүү дээ. Тэгээд ингээд хэсэг ингээд явсан. Тэгэд ядарсан баха хүмүүс. Тийм нөгөө хуурмаг байхаас тий. Тинчээ ингээд лайв үзчихснаас нэг хүнтэй ингээд уулзаад 2 өгүүлбэр хэлээд нэг сэтгэл онгодог шүү дээ. Мэдрэмж нь ондоо. Бид нар одоо яг үнийг хэлэхэд хамгийн сайн найздаа ч тэртэй асуудлаа нэг хэлдэггүй шүү дээ. Хүнд муугаа үзүүлэхгүй, хүний доор орохгүй гэдэг нөгөө хандлагаасаа болоод тэгмэд бид нэр доор нь орох хүнгүй бөөгөндөө ингэж доошлоод байгаа байхгүй тий. Одоо ингэж доор нь орох утсыг үзэлтэй бүгдээрээ л апид зээлтэй шүү дээ. Бүгдээрээ л хаан банк зээлтэй шүү дээ. Тэгээд өдрийн хоол идэл та. Наана найс гой хоолол сторидод байгаа болохоос зарим өдөр гойм идчихэж шүү дээ. Тий. Зарим өдөр гоймгийн мөнгөгүй байх шүү дээ. Тэгээ энээсээ ингээд ичээд жижиг юм ярьж гин хоол унд ярьж гин. Үгүй хүн хоол идэ унтчихвал амьд биш шүү дээ. Тий. Ингээд детальчлаад бодоод ирэхээр л амьдралд ойрхон юмнууд хүнд гоё татан санагдаад байгаа юм гэж би ойлгоо. Үсүсээгөө тий. Тий би болохоор ингээд
одоо шинэ би Instagram дээр ингээд амар лаг явах боломжгүй байхгүй. Надад тэр платформын онцлогч юм гоё сайхан юм харуулдаг тийм ээ. Тэгмүүд надад одоохондоо хүнд үзүүлэх гоё сайхан бие те амар гоё эстетик гэр орон энэ төр байхгүй юм л та. Тэгмүүд би өөрөө нөөцийг харж штэ. Би нэг компани ажилуулдаг юм байна. Тэгвэл энэ компани менежер хүн өдөртний амьдрал яаж өрнөдөг энийг л харуулж. Тэгмүүд хүн болгоно л менежер байгаа байхгүй. Тэглээд хүүхдээ хүргэж өгдөг ээжүүд хүртэл менежер штэ. Тэр цагийг төлөвлөж юу идүүлж гарах уу, орой даалгаврыг нь яаж хийх үү? Тэр ээжүүд хөдөлмөрлж хэлээд энэ менежмент хийж байна. Тэнгүүд хажуунаас нэг хүүхэдгүй охин орж ирснэ те. Яа, их хүн хизээ яг юм сурт юм бэ? Юу ч бүтэхгүй байна гэж хэлмүүд би. Тийш штэ. Би тэр адилхан бүтэхгүй л ингээл стресстэй дормно штэ гэд буюу ингээ хантай мэдрэмж төрөөд байгаа юм байна гэж би ойлгосон. Тэгээд би чи нэг 30 орчим л рил хийсэн баха. Тэгээд хүмүүс аягүй сайн намайг мэддэг болоод тарахаараа надтай дотомчлоод одоо чинь манай хүмзэг үздэг хүмүүс яадаг гэж таараа шууд тэрэлтдэг. Шууд энэ нөгөө баска штэ яг гэр бүлийнх нь хүн юм шиг. Энэ хүрээллийг үүсгэсэн чинь өнөөдрийн амжилт ахгүй. Энэ хүрээллийг өмнө хүрээллийг үүсгэсэн. Одоо тэгтээ хүмүүсээс өмнө хүрээлэл наач гоё шүү. Тийм тэр өмнө хүрээллийг үүсгэсэн миний амжилт болоод байгаа. Тэгтээ хүмүүсээс ингэдэг нөгөө энгийн байх гад ятцсан тэр. Энгийн байх чинь тийм гоё юм уу тий? Одоо яг нэг улс төрчид энгийн байх гал тэнэгтэл нөгөө айлд орол гал түлж мөлөл ингээл нөгөө бидний л амьдрал шүү дээ. Энэ Улаанбаатарыг тойрол гэр хороол байхад яагаад автобусанд сууж байгаа нь гал түлж байгаа нь найс харагдах хэвээр тий? Энэ тэнэг юм тарих угаалдангуудаа намайг ингээд явангууд тий? Энгийн байх гад ятцсан, хандлт авах гад ятцсан. Хандлт авахгүй гэсэн чи би очил галаад үлээжтэй тэр амьдрал чи тэнцэнэ байгаа. Тэгэхээр энэ шилжилт ингээл дийлэгцнээсээ энэ нөгөө хуурамч сайн явж байгаа юм шиг гоё явж байгаа юм шиг ингээл тэ өөр ширгүүн ингээ гоё хөөрхөн байгаа юм шиг юм чинь бодит руу ингээд урсаад ирэнгүүт хантай тий энэ хүн ч гэсэн хэцүү байгаа би ч хэцүү байгаа мэнаа гэдэг мэдрэмж өгөхөр л тэр илүүд яваад инөө гэж би ойлгосон. Би ганцаараа дүрсэх хүн байна. Би ганцаараа гоё хоолой сторедоогүй юм байна гэдэг мэдрэмж хүмүүс төрөөд шүү дээ. Тийм юу ахлаа нөгөө бид нар чи одоо гар утастай хамт одоо бидний дүүнер бол гар утас төрхөөс нь байсан бид нар бол дундаас нь Nokia-гаас ингээд орсон тэгэхээр нийгмийн үзэгдлүүд тэгээд энэ нөгөө дижитал 90 үеийн онцлогуд байгаа хэл та тэр талаас нь харуул бас нэг өөр юм ярьж чадна. Би зөвөр өөрийнхөө амьдрал дээр ярихаар би нэг юм хөл юм боддог. Тэгтээ ер нь хөссөн явандаа яг юм гоё яг бодит байгаа мөнгө байгаа байхгүй өсөж байгаа тий. Тэгээ мөнгөтэй бол мөнгөтэй юу гэдгийг яг бодит байгаа тэр бүх зүйл маш үнцэнтэй болох хаа. Контент ч гэсэн ер нь. Тэ. Одоо агуулгаар. Тий, агуулгаар. Одоо яг танахны контентууд бас яг тийм штэ. Илүү нэг юм агуулга илэрхийлдэг те. Яг үнэхээр би тийм олныг үзээгүй. Уучлаарай би нэг human зэг биш. Баскаг илүү жоохон одоо яасан гэсэн судалсан гэсэн ярилцахын тулд. Тийм болохоор яг нөгөө ийм одоо жинхнээсээ байгаа юмнууд. Аливаа нэг агуулгууд контент ч бичвэрч тэр их гоё. Хүнд улам илүү мэдрэмж төрүүлэх гэж бодож байна. Номон дээрээс нөгөө өндөр хүлээлт хүнд нэг жоохон тавгүй мэдрэмж төрүүлдэг талаар уншсан. Өндөр хүлээлт. Яа нам харч юм байна. Тий би өндөр хүлээлтийн шам илүү гэж байна. Өндөр хүлээлтийн тий ямар ч сан. Би нэг юм хүлээн байна. Хариу өгч үлээ. Тий. Энэ. Тий өндөр хүлээлтийн хариу өгч байна. Энэ өндөр хүлээлт гэдэг дээр бас яг хүмүүс их алддаг юм шиг санагддаг. Яг өндөр хүлээлт хүлээгээд хамгийн их одоо онцгой мэдрэмж авч ирсэн түүнээсээ сургамж авч ирсэн нэг кейс хуваалцж болох уу? Одоо энэ кейс л яг миний голд үлдсэн байна л да. Би нөгөө 2019 онд сайтаа нээсэн байхгүй. Тэгээ 20 оны сонгуулиар бол ингээ уучраа мэдгүй өнгөрчихөж байгаа шүү дээ. Ингээл тэгтээ миний нүднэр би ч сэтгүүлчнэр сонгуулийн үеэр угаасаа их мөнгө олдог. Яагаад гэвэл хүмүүс нэр дэвшиж амжаа олон нийтэд өөрийгөө таниул царайдсаа харагдуулахын тулд сурталчилгааны одоо зам руугаа орно сурталчилгааг хэн сайн хийж байгаа олон даагчтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийж байгаа. Энийг буруутгах арга байхгүй. Би чимэглэлт дүүргийг танигдмаар байна. Тэгвэл чимэглэлт дүүргийг нэг энэ телевиз дээр үздэг юм. Тэгвэл би энэ телевизээр гарыг. Тэгэд энэ камер юм чи үнгүй юм уу? Энэ гэрэл тусч байгаа тав хүртэл урсж байгаа. Энэ мөнгө нь өгнө шүү дээ. Энд чинь харилцаалахгүй зарчмаа тохирол харилцаа. Тэгээд би тэрийг ингээ харчаад за сонгуулиар юу ингээд олон даагчтай болчих юм бол хүмүүс ингээ хамтраад реклама хийлэгдэх юм байна. За тэгвэл түүнийг сонгох 5 шалтгаан томчуудаас асууя хоёроо үнэн тулд хийж. Тэгвэл хүмүүс орох юм байна. Ингээ бодчихгүй юу? Тэгээд
21 он явлаа, 22 он явлаа, 23 он явлаа, 24 он ирлээ. Сонгуулийн жил нэрлээ. За би зөндөө дагагчтай болсон байна. Зөндөө контент маань үзсэн байна. Гэхдээ би тэр үед нөгөө юугаа судлаагүй. Ямар журмаар одоо тэр хүн дээр ороод бүтээгдэхүүнээ танилцуулах арга барилаа сураагүй. Энчээс суугаал хөгжүүлсэн. Тэгээ тэр хооронд ингээд үл ойлголцол үүсээд буюу тий одоо миний нэвтрүүлгийн бэлэн, үзүүлэх нь бэлэн яаж надтай тэр хүмүүс ирж уулзах гэдэг замыг нь би бэлдээх үү? Тийм байгаа байхгүй. Тэгээд яг сонгуул болсон чинь яг вэ бас сувгүй байсан болохоор бид ч сэтгүүлч нарын болохоор түүнийг сонгох 5 шалтгаан тодорхой хэмжээний ингээд юунууд хийсэн. Ашиг орлого олсон. Гэхдээ миний нөгөө анхны юм нь сонгуулиар мөнгө болоод ажлынхандаа байр авч өгнө гэж бодсон. Бидгүй яагаад тэр талхавж байгаа юм шиг байрыг бодсон. Би ингээд бэлэн мөнгө барьж ороод хэлцэл хийвэл болно л гэж бодсон байхгүй. За надад 6 байр өгчгөө надад тэр байна. Энэ урьдчилгааг ингээд өгчөө. Тэгээ хувь лизингээр ингээд би төлчнөө гэл би ингээд толгойдоо ингээд тэр ингээд бодоод мэдгүй би багийнхныгаа арга ирийнхээ ядаж ингээд амьдрах газартай санаа зовхгүй бол толгой нь илүү бүтээлчээр ажиллаж манай ажил илүү гоё болно л гэж бодсноос зүгээр нэг юу биш. Тэгээ тэрийг өөрийгөө тэр сонгуул гэд ингээд ботцсон. Тэгсэн чинь нөгөө сонгуулаар юу нэг байрны ч мөнгө хийж чаддаггүй юм шүү. Тэгсэн чинь бүр ингээд сонгуул дуусаа бүх юм дууссан. Татварын хүртээ түрээсээ өгстэй цалингаа тавих хөстэй. Тэгээ сонгуул дуусаад ингээл маа салбарч ингээл так гэл байхгүй болчихсон шүү дээ. Юу ч байхгүй. Ингээл гармаа салхалаад юу би өрний ямар тэнэг юм бэ мал уу те юу бодож ирсэн юм бэ гэл тэгэл өрөндөө орол хаалгаа хаагаал баг сар өмрөөл идэм л ингээл тэр чи бодит байдал төр бол миний л дутуу ажилласныхаа байхгүй. Тэгэл ингээл багийнхандаа ч урам хугаал те энээс илүү сайн ажиллаж болох байсан юм гээл. Хүн чинь ямар ч өөрөө зөвтгөх юм олдог шнэ. Тэгэл бас уйлж бас чадахгүй. Яг өөрийнх нь хариуцлага давхараа болохоор хүн чинь тийм аншинтай юм блэ. Гэтэ ингээл гоголзоол ингээл юу гал тэгэл юу ч хийх эрчүүч байхгүй. Ховоосон. Чи яах гэж хүн зэглүүлсэн бодогдохгүй. Ингээд амар хэцүүлт юм лээ. Тэгэд би чадахгүй байсан биш үү гэдэг хүлэн зөвшөөрөх бүр ингээ хэцүү заяа. Тэрнээс өмнө би ингээ сонгуул бол 6 байр авна л гэж ингэж бодоод байгаа шүү дээ. Сонгуулаар нэг юм болох гэдэг юу болох гэдэг мэдэхгүй. Нэг юм л болгоод гэсэн асар өндөр хүлээл тавьсан байхгүй. Тэгээд би тэрний дараа хэсэг гутарсан л да. Би юм хийж чаддаггүй байна. Тэ? Би л бардам ам шалтангуй юм байна. Тэ? Юу ч мэдэхгүй хөрсөө бэлдэггүй гэж ингээд аашилсан юм байна. Нөгөө талаараа ур чадвар бол ур чадвар юм байна. Би хитрхи хэдий одоо би их дагагчтай ингээд байгаа ч гэсэндээ энийг зарах гэдэг чинь өөр ур чадвар юм байна. Нөгөө талаараа ингээл те сэтгүүл зүй ямар шудраг босмоо яагаад зүгээр нэг ингээ хүн доромжилж байгаа пэйжүүд нь ашиг орлоготой байхад редакцтай би юм байна гэл ингээл гоншоонол. Тэгэл тэр хоёроо нийлээд нэг сар гутарсан. Тэгээд эцсийн бүлэгт яасан бэхээр нөгөө багийнхнаа гэх хайр маань үнэн байсан. Хүм зэтийнхэнтэй хамт байхад гоё байдаг нь үнэн байсан. Адил нөгөө мөнгөгүй ч гэсэн тэр баг явах итгэл үнэмшилтэй хүмүүс миний ард байсан. Би яг ганцаараа ингээл дотроо тэгэл бодол ингээ ирүүчиж байлаа шүү дээ. Тэр хэд болохоор үнэхээр нийгмийнхээ төлөө үнэхээр хамт бүтээлхий үнэхээр залуу насаа хамт гоё үрья гэсэн хүмүүс байсан. Тэгээ би тэр эдийг ингээ аюу өрөвдсөн. Хөөр хідэ намайг дагаад одоо тэг ингээд явж ин да гэд. Тэгэл за сонгол болоо болохгүй байна уу улс төр бууж өгнө бууж болохгүй байна хамаагүй тогтож үлдтгэл компанид орлоо гээл. Тэгэл ажиллаа хийж эхэлсэн дээ. Энэ сэтгэл зүйн юмнууд яваад байгаа юм л да гаднаа бол юуч болохгүй ингээл гэртээ хоолоо идэл ингээл байж дотроо л тиймэрхүү юмнууд болоо тэгээ тэрийг л номон дээрээ бичсэн. Тэгэхээр тэрнээс хойш одоо өндөр хүлээлт тавихаа болсон. Жишээ нь би ингэж мэддэгс ахгүй 90 онд угаасаа тэгин мэгэн гэж боддог байсан. Эсвэл юм хийгээд энэ цөм явна тэр гэж боддог байсан. Номон дээрээ ч гэсэн би асар өндөр хүлээлт тавиагүй. Тэгэхдээ одоо миний төсөөлснөө сайн явж байгаа. Гэхдээ би энэ номыг хинч уншихгүй байсан ч гэсэн уншсан үедээ таалагдахгүй байж магадгүй яаж маа өндөр хүлээлт тавиагүй. Одоо бол надад юу юм хүлээлт за тэрийгэ тэгэндээ гэсэн хүлээлт байхгүй болсон. Яг тэр явдлаас хойш. Тэр 6 байр авна гэдэг тэр юу 6 байр нэг за 200 саяар боддог. Тэр бүх 200-с дөө өвсөн яаж болдгийг. Тэгэхээр хүний тарих тийж ажилтдаг л байгаа байхгүй. Одоо нөгөө зөрөгтэй залуу хүн одоо тий цогтой юу дүүлээ алий талыг гэсэн үед тийж бодогддог юм байлээ. Одоо яг тэгэнгүүт хүний ингээд оюун санаанд орж ирж байгаа юм болгон боломжтой энэ төрөл байгаа шүү дээ. За яг боддоор яг яаж юм бас гэж яг энэтэй санал нэг өгдөг. За үнэхээр чиний за 6 байран дээр л яриа л да жишээ аваад.
За чиний оюун санаанд 6 байр орж ирсэн юм байна. Оюун санаанд ч орж ирж байгаа учраас чамд төсөөлөд чиний цээжинд багтж байгаа учраас энэ боломжтой гэж ингэж тийм юу байдаг шүү дээ. Яг би 2024 онд аваагүй гэж байна. Гэтэ би аав. Би хүссэн арилт авах баярлалаа бас наадах чинь. Өстой наадах чинь. Товчхондоо хүний яг оюун санаанд бүрэлдэн бий болж байгаа зүйл боддоор физикал бий бол боломжтой. Би өөрөө тэрийг ингээ мэдэрч анх надаа багийнхаа хаамд аялна гэхээр холын санагддаг гэсэн. Бүр ингээл тий. Ингээл үнэхээр холын санагддаг гэсэн. Тэгэл би багийнхантайгаа далайн ирэг дээр гүйж ийна гэж бодоод лсэн. Тэг би гүйсэн. Зөндөө гүйсэн. Одоо ч гүйхээр явах гэж байгаа. Явах гэж байгаа. Санхүүгийн асуудлыг ингээд чивэл олон юм байгаа л та. Гэхдээ тэнд очиод бид нэр зэрэг баярлах ямар байх болоо гэдгийг ингээд өөрөө амталцсан болохоор тэрэндээ хүрсэн чинь боломжтой байсан. Магадгүй одоо ингээд хамт олноороо нэг ч ийш тийш яваагүй хүмүүс үзчихэж болох штэ тий. Тэгвэл би 3 жилийн өмнөөс багийнхантайгаа аялсан. Манай багийн ураа хөвлөндлийн байгууллагын манай багийн ураа хүмүүст дэлхийг тойрно байхгүй. Би тэр бөөндөө энэ дэлхийн өнцөг булан бүрийн нүдэрээ үзэн хүн болж төрсөн юм чинь гэдэг зорилготой. Шал өөрөө бас хийж байгаа юмнаас маань. Тий. Тэгэнгүүт тэгээд одоо бид нар 5 дахь орн руугаа явах гэж байгаа. Бөөндөө. Тэгэнгүүт энэ мөнгөний талаасаа боломжгүй байж болно. Гэтэ чи тэр сайхан юм бодоод амьдэрчиж өөрийгөө бодоод сэтгэл санаагаа тайван тайтгаруулаа гоё амьдэрчиж болно шүү дээ. Бүгдээрээ зэрэг дотроо тим юм бодоод ажиллаа идэх гэж болно шүү дээ. Наана ингээ 6 хүн компьютерээр тарьж дотроо тэр хүмүүс хамт Египт явж ийн гэж бодоол ингээ хийж яхад тэр юм хийж байгаа тий. Тэр ирч юм энерги, тэр хүмүүсийн хүсэл. Хэвээ тэр хүсэл гэдэг юм байхгүй шал худлаа исэн бол бид нэр үр хөвтөж болохгүй шүү дээ тий яг үнийг хэлэхэд. Тэгэхээр бүх юм хоорондоо уялдаа. Тэгэхээр энийг хэтрүүлээд бол хэрэггүй тий одоо юу ч хийхгүй ч тий бодол би илээ бол ингэ суугаад ээж бас болохгүй тий бас болохгүй. Тэгэхээр энэ нөгөө юмны балансыг барих тэр тэнцвэрийг барих гэдэг. Өмнөс л намайг хитрхи шашинжуу хардаг. Би зүгээр тэндээс өөрөө хайгаад байгаа амиг ингээ мэдрээд таатайгаа болохоор л одоо чинь 4 удаа интервью явсан болохоос биш очиж хүнд өргөл өргөхгүй 4 удаа яваад байсан юм байдаг. Гэхдээ хүмүүс л нөгөө шууд залхахаар бодоод энэ сте байн ингээл энэ хийж авчихдээ тэнэг баха өөр орн руу явсан байгаас. Тэр бодит процесс тэр болж байгаа мэдгүй шүү. Тэгэхээр наваа шашнаас нь удаад идэг. Би наанаа тэгж харагддаг боловч би дотроо мухар сүсэг болон шашны төрлийн огт итгэдэггүй. Би өөрөө тулж байгаа мэдэрч аваад л итгэдэг. Оо тийм үү. Би харин чиний юг итгэл үнэмшил асуу гэж бодож байсан. Буддистууд байдаг шүү дээ. Одоо буддын гуханы сургаалууд. Би ч буддист гэж бодож байна. Яг буддист болох гэж л яваа гэх юм уу? Тэр чинь бас айгүй уншиж судлах юмтай. Уг гарал нь айгүй их юм билий. Бурхан багшийн сургаалыг зүгээр киног үзээд номыг уншаад би буддист гэж хэлэхгүй юм билий. Тийм шүү. Ойлгох. Тэ? Ойлгох. Тэр үүлийн үүрэг гэдэг юм бол ойлгох. Үүлийн үүргээр манайх нөгөө муу юм эсвэл зовн л идэх юм бодоод байгаа. Сайн мэрх үйл үүрэг гэж бас байна. Үйл үүргээр нөгөө тий яг зөв. Тий тэгэл одоо уул байдаг. Тэр мэр ингээд ухаад уншаад ахаар надад сонирхолтой байдаг. Хэрвээ би үнэхээр тийм гоё төлөвшсөн эрдэм номтой буддист бол надад гоё юм. Гэтэ тэр чадахгүй юу чинь миний асуудал. Тэрнээс би ингээл тийм. Гоо. За, Humans-ийн Египт рүү явах гэж байна. Египт рүү одоо 27 онд юм болов бодоол юм би одоо. Ямар ч явах нь тодорхой. Тий би одоо энэ одоо явах гэж байгаа аяллаа. Жилийн өмнө төлөвлөсөн. Жилийн өмнө багийнхандаа хэлсэн. Бид нэр явна гэж. Тэгээ би эхлээ онгоцоо захиалсан, дараа нь бодлоо захиалсан, дараа нь ажлынхаа өдрүүдийг сул болгосон, дараа нь юу хийх төлөвлөгөө гаргасан. Бүгдийг эртнээс хийсэн. Тэрнээс би пан хийж 30 сая төгрөгтэй болж аялаагүй байхгүй. Одоо би яваагүй бэжэж би дараагийн аяллаа бодож байгаа. Гэхдээ ийм байх хэцүү. Нэг аялын компани мөнгө өгөөл явуул ингээд явчихдаг те. Тэгээд очиод рил нь орж байгаа юм болов, стори нь орж байгаа юм болов гэн манайханд дарамтахгүй. Хөөргий тэр тоглоод тэр пүүл мүлээс илэг тэнгууд инглээ. Хөө сторигоо хийгэр энэ амар ядаргаатай санагдаад би нэг иймэрхүү байдлаар нэг ойрхон явж үзсэн. Цэвэр төлөвлөд явахын тулд би 27 оны аяллыг одоо 25 онд бодож хүмүүс рүү мэйл бичиж эхэлж байна гэсэн. 27 онд шууд явах боломжгүй гэж байна. 25 оны 11 сар төлөвлөх юм бол боломжтой. Хөссөн үсээгөө одоо аялал гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс бүгд санхүүтэй холбогддог. Энэ номон дээр нэг маш гоё таалагдсан юм нөгөө бага мөнгөөрөө багаар аялсан, уусч ирэхдээ дотор өртөө байсан гэдэг тийм. Гэхдээ тэр нэг авсан мэдрэмжийн талаар их гоё бичсэн байсан л та. Тэр ер нь бол их бас гүн сэтгэл төрүүлсэн хэсэг байсан. Энийг жоохон одоо юу гэдэг задлж ярьж өгч. Одоо
хүмүүс бол ингэ штэ human згийнхээ хэрвээ одоо юу гэдгийг те татвар төртөө гол тэрийг өгөөд юу тэр аялал маялал урд ажиллаа хийж арай их мөнгө олоод арай их татвар төлөхөө бодож гэж хэлэх нь олгүй байх бах. Ер нь хүмүүс тэгдэг штэ. Энэ л төр чиний яг баримтлал. Би татвар дээр ерөөсөө стрессгүй би татвар төлөх хэрэгтэй мэд нийгэм татвар төлж ээж л те төр татвар төлж ээж л оршин. Тэгэхээр би төлөхгүй гэдэг хүн биш. Бас өндөр байна гэж яг уу стрессдэг үе надад байсан. Одоо бол олж байгаа орлогынхаа хэмжээгээр өгж байгаа ч гэсэндээ нөгөө татврын байцаагч над руу залгаа өрөө төлөвлөл би төлөх үүрэгтэй байхгүй. Тэгс би өөдөөсөн тий Монгол хэцүү юм гэж би болохгүй би төлнө. Би одоо ч татврын үртээ явж одоо гимшиж байгаа. Гэтэ би нэг төлнө гэж зорилго тавь график гэлцэн одоо ингэ төлсөөрч яваа. Төлөөгүй юу ч төлөөгүйсэн бол бүр амар хөртэй байгаа шүү дээ. Төлцөн. Одоо чинь 2023 онд 22 онд ямар ч татврын өргөө мөнгө гаргаж ялаа. Тэс юмнууд ингэ байдаг. Тэгээ би энийг процесс юм гэж ойлгосон байхгүй. Ажлын мөнгө болоод татвар төлөх чинь зүгээр л процесс юм байна. Тэгээ энэ ингээ яг хүн дээр бодвол те би хэдэн хүний татвар төлж өгөх шаардлагагүй юм гээд тэгээд орхисон. Яагаад өртөө байж аялаад байдаг вэ гэдэг дээр энэ хүний залуунаас явж байгаа шүү. Энэ тэр үйлсийн 24 нас явж байгаа шүү. Дээгийн 24 нас явж байгаа шүү. Миний нас явж байгаа шүү. Тэр мэдрэмжийг энэ үед нь авахгүй бол амтахгүй. Би 40 гараа мөнгөтэй болсон хойноо би 70 эрэг дээр гүйж чадах юм уу тий бид нар тийм галзуу солиотой өртөө ээж дахиад үр тавиа аялж чадах юм одоо ингэж амьдралын хугацаанд залуудаа яагаад болох уу гэж гиснэ хөгшрөнгүүтээ угаасаа л юм бидэг штэ гэдэг нөгөө илэрдэг гэдэг шиг би тэрийг л боддیں۔ Тэгээд би багийнхныгаа энэ залуудаа галзуу гоё амьдрсан шиг амьдрий гэж бодож тэр сонголтыг хийдэг. Тэрнээс хөөрөөлтэй одоо сэтгэл хөдлөлт автаад байгаа юм биш. Хэрвээ одоо намайг дахиад үр тавиад аялал би дахиад үр тавиад аялал. Яагаад аялал вэ? Яагаад байр биш, яагаад машин биш, яагаад аялал вэ? Тэр хүний ертөнцийг баялаг болгоцсон тохиолдолд мөнгөөр тэр худалдаж авах юм амархан байхгүй. Яг бид нар нэг цаг үед цуглаад бөөндөө тойр цугаад хэдүүлээ хүмзгийн ачаар ингээд нийлээд ёо залуу насндаас та харамсахгүй нэгэд суух моментийг хин худалдаж авч чадахгүй байхгүй. Тэгэл би аялдаг. Одоо татварынхаа өрийгч байдаг юм уу, цалингаач байдаг юм уу, офсооч байдаг. Шийднэ. Би одоо сураал явж гин одоо би чинь бас сураал явж жил ирэх тусам л сурж гин 3 жилийн өмнөх бодол маань одоо өөрчлөгдөж гин 2 жилийн бодлого өөрчлөл маань хэвээрээ байна гэдэг ч юм угаас сураал явж гин тэгтээ ямар нэгэн байдлаар аялна тэр хүний махан биеийн оюун санаа хөгжих ёстой гэж одоо миний одоо алсын хараг хинэ шиг хувийн бодол юм уу Баскаг ингээд ажиглаад байхад чамтай ярилцж байхад багийнхныгаа ярихаараа ингэж амар ингэж асч ин бүр нүд чин галзаад. Тэгээд түрүүн ярихад баскет эзгүй байсан гэсэн ажил яг явдгаар явж байгаа. Тэгээд дээрэс нь танаа багийнхан баскетч амар аял тархитлогоо амраа гэж хэлдэг гэдэг чинь. Одоо танаа багш нар 7-8 хүнтэй байгаа тийм. Энэ багийг яаж бүрдүүлвэ? Одоо ингээд чи бүр ингээд систем өгсөрсөн байгаа байхгүй юу? Баскет байжсэн ч ажил явдаг. Баскет аялаад явжсэн ч ажил явдаг. Эмород явчихсан ч гэсэн ажил явдаг. Явж байдаг тийм. Энэ системийг тэгээд энэ богино хугацаанд яг ямар үзэл баримтлж явсан юм бэ? Таад яагаад ийм аймаг гоё хүчрэх байна? Яаж? Манайх ерхий одоо энэ том корпорац компаниудын ч юм уу ерөн компаниудын одоо нөгөө ерхий бүтэж байгаа шүү дээ. Тэгээ бас үйл ажиллагааны арга зүй байгаа шүү дээ. Тэрний шал эсрэг явдаг. Маах цаг бүртгэдэггүй, хуруу дардаггүй. Цалингаасаа хасдаггүй. Тэр хүн тэр сар 5 өдөр ирээгүй цалин яг тэр шигээр байдаг. Манайд яг цайны цаг гэж байдаггүй. Одоо тогтсон цагт баригдсан юм юу ч байдаггүй. Бас манад одоо ингээд шат дараал гэж байдгүй. Одоо би захирлан чи тэрэн биш. Бид нэр зүгээр л яг адилхан хүн гэж харьцдаг нэгэнтэй. Тэгээд компани ерөнхий үйл ажиллагаа байдаг. Гэхдээ тэрэнд бас ингээд өмнөө хэлдэг. Ийм өртөө байна. Манад ажил олдохгүй байна. Манай хандлт унтсан байна. Манайхыг тэгж хэлж байна. Ийм ярианд орчихлоо. Тэ офсоосоо хөөгдөх гэж байна. Хүнний хэлдэг. Энэ тавл өнөөдрийг би болгосон. Манай багийнхан яадаг вэ гэхээр өглөө жишээ нь за би ирэх үйлээ гэж бодъё л доо. Тэнгүүд баскетийн мессенжерлөө орсон чи 4 цагийн өмнө гэж илээ шүүн унтаагүй юм билүү? Унтаж байгаа. Хүн баахгүй. Өөрөө 4 цагт өмнө унтаад өглөөс ирэхэд тэр хүн баахгүй. Хүүхэд нь өвдлөө. Бид нар эзэж ирнэ гэж тооцоолдгүй хасаал хүлээдгүй хасаал байгаа боломжтой юм хийдэг. Яг тэгвэл хүмүүний хүүхэд өвдөх ямар хэцүү вэ гэдгийг тэр ээжүүд мэдж байгаа. Өглөө ингээд 2 хүүхэдтэй ингээд найз маань ингээд 12 цаг өнгөрөөд ирдэг.
Яг драматик гэвэл чи найзхан компанид ажиллаж ийж тий чи намайг батсангүй драматик гэвэл бодит байдлаа бодъё. Өглөө очлоо за хүүхдээ хоосон гарна өндөг шараад өгье. За ингээ томьёо өрөөж үчихэд баг нь өрөөд ирсэн. Тэр хүн юмас өөр нэг хүн ус идгээ угаасан байна. Цагийг бодъё. Нааш эрэхтэй төвчирсэн байна. 12:30 юм. Тэг ингэж ойлгодог бид нэг дахиад нэг юм байна. Ингээд бөөндөө ингэж байж штэ. Чи юу хийсэн гэдэг юм манад байдгүй. Би яг стресстэй бүгдийн загнахад би лав ингэсэн эднэр ингээгүү гэх юм гарч ирдэг. Гавьяага бөөндөө идэлнэ. Нөгөө хийх юм бүгдээ хуваагаад хийн. Тэгээд бид нар би одоо ингэ жил тутам багийнхандаа ингэж хэлдэг. Би дараач 30 хүрлээ. Би 29 настайд энэ хийн. Миний 20 нас тусгаад. Мөнх хатгаан чиний 20 нас тусгаад. 34 настайдаа контент дэмээ болоо сууж ил шившиг шүү. Одоо хурдан юмаа хий. Илүү сайжрээ. Бид нар ийм л яриа өрнөдөг. Тэгээ манайд яг маа багийнхан ч бүгдээр хүлэн зөвшөөрдөг. Хүнд яг бүтээмжтэй өдөрт 2 цаг л байдаг. Үлдсэн 6 цагт бид нар зүгээр л маазардаг. Бид нар зүгээр хөтлөө инээдэг. Ингээ галзуурдаг. Яа гэвэл бүгдээрээ дотроо өөртөө түрээсээ өөх хөстөөгөө хүүхдтэй юм авч өгөх хөстөөгөө цалин буухгүй мэддэхгүй байгаа. Бүгдээрээ дотроо мэдээд ингээд өвдөлттэй байхгүй. Тэр ингэж сууцгааж ийснээс яаж тэр үеийн хүчлээ байлгаа даа гэдэг. Яг ингээ босгож ирээд асуудлуудын явдал бүгднгийнх нь л нөлмөс хэлгэнээр асуудлууд байгаа. Гэхдээ би бүгдээр нэгнийг хайрлаа шүү. Ив нартай байна шүү. Та хэд ингээд бэж аа нэг нь төрүүлээд өхний одоо яах бол тэрийг л бод гэж би хэлдэг. Тэгээд манай баг ажиллаа хийдэг. Үүр дараа нь ажил. Тэрнээс өөр юм бараг байхгүй тий. Заримдаа жоохон илүү мөнгө олвол хувааж өгдөг. Ер нь бол баг цалин өгдөг. Бүгдээрээ адилхан баг цалин авдаг. Яг нэг аялдаг, уян хатанд нөхцөлтэй. Тэгээ би багнаа хэлж ирсэн. Та нар залуу байна өөр сайтад ажилд ороорой. 3,500,000 өгч гин, 3 сая өгч гин тий. Байр өгч гин, машин өгч гин. Та хэд өөр газар руу явуулъя. Ажлаа хиймэргүй байгаа бол та өөрөө л яв. Би хүмүүзэд байгаа учраас би хүмүүзэдэл чадах юмаа хийж байгаа. гэж хэлдэг. Тэгээд би тийм уучлаарай. Тийм би өөрөө байлээ. Тэгэхээр энэ хүн хоорондын харилцаа л байсан гэсэн үг. Тэрнээс одоо айхтар нууц ч юм уу тийм баг. Тэгвэл багийнхаа гишүүдийг сонгохдоо яаж сонгосон? Энэ их сонирн байна л да. Одоо яг энэ ер нь их сонирхолтой. Яаж сонгов? Эхлээд би 1 жил ганцаараа явсан. Манай нөхөр л миний хайчуд байсан. Одоо саяны хоёрын кофе шопыг ганцхан wifi ин мэддэг. Тэгээд компьютертойгоо ороод нөгөө нууцаар суудаг хөөдөггүй тэр кофе шоп. Тэгээд өдөр болгон 6,000 төгрөгөөр кофе авч ууж чаддаггүй л байла. Одоо ингэ. Тэгэл нөхөр маань л байсан. Тэгээд явцын донд би нэг сайт нээхгүй юу? Учиргүй нээлээ. Одоо ингэ ганцаараа нээчих чааш та компанигээ ганцаараа сайт нээчих чаахгүй. Тэгсэн чи утд дуурдаггүй. Хинж намайг тоодгүй. Тэгээд гараад хоол аваад идэг мөнгө байхгүй. Хүний офст гуугаа буланд нь суудаг. Хоолой маань зангирал. Юу л нээгээд юм да тий? Юу л хийгээд юм да? Цалиндаа ажилд орж исэн дээргүй маягийн бодоод тэгч утас дуурсан чинь одоо энэ манай хоёр их нэг стоко. Сая ажил тарлаа хаана нэ? Хээ чи чаланд байгаа хүчих гээд дээ. Момо идэг гөлгөө гэл тартал. Тэгэл момо ороод надаа хоол авч өгч байгаа. Тэгсэн чи би би тэнгууд стрессэнд хөштэй гаргасан байхгүй. Нөгөө хинч тоохгүй байгаа стрессээ. Тэгсэн чи салгаар бол салцсан байгаа. Салж чадахгүй байгаа болохоор л хамт байгаа юм гэснэ. Чи одоо тэгээ галзуураад ороод илгүү. Харьч хонорой, батруутай хонорой гэж юмнаас надад хэлсэн. Тэгээд би тэр үед ингээ сог намайг баярлуулж байгаа байхгүй. Тэгээд би хоолоо идчихэд гэртээ очиж таасан. Маргааш өглөө нь би нэг аяг гүжүүд болохоор батруу намайг ирнэ гэж бодоагүй юм л да. Харин баяр хүргээ хоол авч өгөө гэдэг. Хайзын маань тэр зөвлөгөө намайг гэр бүлтэй маань бас тэр гоё өдөрт уулзсан гэсэн. Тэгээд би савка гарсан. Савка бүтэн жил миний хажуунаас ажиллаа гарсан. Ажилласаа гараад тэгээд битүү нийлж хийжсэн. Око орж ирсэн, ихэр нь орж ирсэн. Тэгээд би нөгөө нэг хөрөг бичижсэн гэд хэлсэн шүү дээ. Ажиллаж исэн чинь Янчка таах танилцж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай Янчка. Манай нөхөр одоо ингээд туризм мөрөөсөө өгдөг юм уу? Би одоо тусуулъя гэд би хүргэлт хийдэг юм. Тэгээ энэ ажлыг хийдэг гэж хэлсэн манай Янчка. Тэгээд би ингээ ямарч мөнгөгүй ирнэ. Ихшин чамаа ажилд авнаа. Чи хөдөө авчиж тэр гэсэн. Тэгээд хөдөө авч ирээд би Янчкаг ажилд. Тэгээд Янчкаг ажилд авсан. За тэгээ би дөрвөлээ яг энэ багаараа нэлээд удаа авсан. 2 жил орчим явсан. Тэгсэн чинь манад нэг жирэмсэн манай сургуулийг төгссөн гэдэг охин ирсэн. Тэр ярьж байгаа, тэр маазарж байгаа яг манай сог. Бүр ингээд одоо царай л өөр болохоос яг сог. Тэгээд тэр маазарж байгаа, тэр юмыг ойлгож байгаа мэдрэмжтэй байгаа энэ. Тэгээд би дадлагын хийлэгчэд тусан чи та манад ажил
орж болох уу гэж над руу бичээд. Тэгэл би энэ хүүхдийг л аавна гэж бодсон. Манай янчгаа үлсээ хоёлаа суурлаад өгсөн анхны ажлыг байна манай. Тэгээд би тавуулаа олсон. Явцын донд би юу ч зурлаач олж чадахгүйсэн. Зурлаач нарын ааш авирыг нь олж чадахгүй, хамтарч чадахгүй. Тэгээд ингээ харч манай дүү ээжсэн. Төрсөндөө мэрэгжил нь өөртөө таалагддаггүй. Би шууд ажил дээр авчихсан. Би чим цалин өгнө. Сур. Одоо манай дүү манай зурглаач. Миний нэвтрүүлгийг, контентийг энэ орж бүх юм эвлүүлдэг. Тэгсэн чинь надад дахиад нэг хүн хэрэгтэйсэн. Намайг ойлгочдөг. Тэгээ мэдрэмжээр надад хэрэгтэй юмыг ойлгочдөг. Тэгээ би сайн жаргалыг авч ирсэн. Одоо манай баг энэ хүмүүс хэрэглэдэг. Сонгоогүй энэ хүмүүс над дээр ирсэн. Тэгээ би зүгээр таньсан. Мөн байна гэдэг мэдрэмжээрээ таньсан. Одоо манай хоорондоо аягүй сайн ихчдүүс, найзууд тэгээ нэгийг дандаа андаа гэж дууддаг. Бид нар яг үнийг хэлэхэд хэрэглээ талаас асар асуудалтай байгаа. Яг таны төхөөр хэмжээтэй 6 жил цуглуулсан юм байна л да. Асар асуудалтай байгаа. Одоо л суурь асуудлуудаа шийдэггүй. Гэтэ манай баг бөөнд байхаараа жаргалтай байдаг. Тэгэл энэ л одоо бидний хөмзгийг аваа яваал ингээл 5 жил боллоо, 6 жил боллоо гэдэг нууцсан юм да. Компаниудыг ийм уур амьсгал, ийм компани соёлыг бүтээх гэж маш их цаг хугацааг зарцуулж, маш их одоо нэг өндөр төлбөртэй сургалтууд авдаг шүү дээ. Хан тийм гэсэн. Тийм гэсэн. Би манайх чи тийм байхгүй шүү дээ. Би чи бартераар ганц нэг сургалт болж ирнэ. Тэгээд оруулсан болчоод тэгэл бөөндөө. Гэтэ энэ дунд нөгөө яах вэ гэхээр би багийнхандаа дандаа хэлдэг. Хэдүүлгийнх нь ажил яаж явах бол хамаагүй. Та нар бол сайн хүмүүс. Би та нар шиг сайн хүмүүстэй таарсан наацтай. Энэ баска байна уу, хүмүнзий байна хамаагүй. Та нар сайн хүмүүс. Би ингээд танд тэгээд бүгд насаараа итгэнэ гэж хэлдэг. Ингэнгүүт манайд бүр ингээд тэг битэд юу нь яг маш ажилсан штэ бид нар чи ингээд сайтд маань юм маань орж ил байдаг, контент маань орж ил байдаг, влог маань орж ил байдаг ингээд байдаг. Манай хуудсууд руу ороо харах юм манайд үнэхэр хөдөлмөрч. Манайд бүх юм өөртөө байдаг. Хизээ шинэ хүн авъя чадахгүй байна гэдэггүй. Сая манай окей AI-аар бичлэг хийлээ шүү дээ өөрхий. Барилгын инженер хүн шүү дээ. Тэгэхдээ ингээл багийнхнаа хийлээгээл тэр бичлэгийг нэвт үзлээ шүү дээ. Постерыг авах дизайнер байхгүй гэж хайгаал дизайнерын цалин яах вэ? Манай үлсэн анжиг хоёр дөө өөрсдөө хийж шүү дээ. Анх дэгийг эвлүүлээ. Тэгээ дэгийг эвлүүлэг барагдахгүй болоод ирэнгүүт манай үлсэн анжиг хоёр одоо бичлэгээ өөрсдөө эвлүүлж шүү. Бүх юм өөрсдөө хийдэг. Энэ багийн хамгийн энэ хард диск гэлгүй би тэр постерыг хийж чадахгүй, би тэр эвлүүлгийг хийж чадахгүй. Би яг үнийг хэлэхэд яриад нэг цалин олж ирсэн болоо бүлтрээ сууж идэх гар. Тэгтээ чи энэ багийг зангидсан шүү дээ. Яг тэгж бодмоор байдаг. Тэгтээ ингээ бодохоор хичээл зүтгэл байсан үгүй байхгүй зүгээр л энэ хүмүүс надад нөгөө таарсан олцсон. Тэгээ би таньсан. Тэрээс би сонгоогүй. Амар олон хүн байхад эдрийг сонгосон юм бол байхгүй. Энд асар хатуу цаг үеийг миний хажууд өнгөрөөсөн. Хөргөд залуудаа тэр түрээсгүй тэр өвөлн төвж юм бол өрөөдөн үл. Гэтэ яг одоо охтууд шүү дээ. Дан охтууд. Йоо бас л чанга штэ тэр том юмыг зүгээр өргөөл дэрэл авчирсан ширээ мэрэгээ дэрэл юуны төлөө мэ контент чи 100,000 үзлээ ямар хэрэгтэй юм бэ? Би заримдаа тэгж хатавртай байхгүй. Хүсэн өчнөд YouTube-ийн 150-аас subscribe тэг хинт хэрэгтэй юм бэ гэх юм. Бити хоц балаа юм ярьж чач өөрөө зэйлэх манай око нам. Тэгэл заримдаа зээлд штэ гэж үгүй. Өөр амьсгалыг нийтж яхаар гэртээ гिचий таг. Зүгээр мэдээж чи өөрөө зүгээс чадах бүхнээ хийсэн. Тэгээ дээрээс нь чи маш азтай хүн байна гэсэн мэдрэмж төрөл. Тэг би азтай. Тийм ээ. Ер нь бол тэгээд юуны том компаниудын захирлууд хэрвээ яг энэ хэсгийг үзүүлж хамт амар хатаахна. Гэнэрээ. Хатаах чагаас физикли илэрхийлдэг. Хамаа хаяа явдаггүй багийнхантай байна гэдэг. Би мөнгөтэй байгаас илүү гоё шүү гэж зөндөө том захирлууд надад хэлж ирсэн. Тэгээ би хэлсэн. Гэхдээ тэ мөнгө өгөөч ажиллаж хийл даа. Зөвхөн байгууллагад өгөөл дээ. Төрсөн дүүтэйг ажиллаж байна гэж байна. Ээжээсээ хоёлаа. Айлын том бахар нь ямар вэ? Нөгөө дүү маань намайг айгүй нөгөө нягт. Тэгээд ийм юмны учрыг олдог. Та бодлоо өглөө 5 цагаас босоод ажилдаа хоцрохгүй ирдэг хүн шүү дээ мөрөнгөний давнаас. Тийм болохоор надад тийм айлын том гэдэг мэдрэмжийг дээг баг өгөөг. Дандаа намайг бөөцөлж хадамжилж ирсэн. Ихч байх мэдрэмжийг одоо аав ээж маань бүр настай болоод тэр үед л мэдрэх бах та. Одоо амьдралын хатуу хөтөг ээж аав маань надад өөрүүлээгүй юм л да. Асуудлууд байгаа. Гэхдээ өөрүүлээгүй. Тэгээ дүү маань намайг одоо их бөөцөлдөг. Тэгэхээр би айлын том гэх жоохон хэцүү. Манай дүү бол яг хөөх юм яриад л тэгээ одоо ихч маань байгаа болохоор. Тэгээд дүүгээ
бас ингээд хөмзөд ажиллаж байгаа гэдэг ингээд уяад ахгүй их чөлөөтэй хүн шиг гоё амьдруулчих юмсан л гэж боддог. Одоо сонголтонд нь айхтар нөлөөлөд тахааргүй. Гэхдээ одоо л өөрийнхөө сонголт энэ байна л да. Найзууд нь энэчээ байна. Хийж чадсан ажил нь энэчээ байна. Тэгээд айлын том баг хэцүү ч юм уу тийм байхгүй. Яг та миний номыг уншсан бол нөгөө хин юу ч зааж өгөхгүй байх нь. Одоо энэ 6 жилийн дараа хүмзэдийн баска гэдэг болох хүртэл бүх юмыг өөрөө нөгөө барьж тавьсан хичтэй байсан бол гэж заримдаа ахтай байсан хилээд хүнтэй байсан бол ядаж намайг 10 жил тэр захын хорооллын сургууль сурч хахад англи хэлээ сураад оноо аваад тэтгэлгээ гадагшаа явж болдог ш. Тэгээд нэг хүү хилээд өгсөн бол гэж би боддог. Тэгэхээр би одоо нөгөө захын сургуульд байгаа хүсэл мөрөөдөл дээр нь уулзрахгүй байгаа хүүхдүүдэд тусдсан болох юм гэж боддог. Мэдүүр хүн хичээ штэ. Түн босоод хичээлээ хийн штэ. Тэрээс яг асууя гэж бодлоо. Ахтай юм уу хичтэй байсан мол гэж боддог. Тэгэхээр ямар ч ахтай байсан мөлий те. Байс. Тэгээд сайн мэддэггүй тод. Яг номон дээр байгаа л дурсан юм шиг. Тийм. Ер нь яг ингэдэг юм аа. Ярилцлагыг нэг 3 цаг болохгүй л ингээд эхнийх бол яг ингээд нэг юм танилцсан байдал дээр сүлдээ. Та одоо баг сүүлийн 30 минутаа л авах юм шүү дээ. Одоо эхний эдгийг хасаал. Хасахгүй. Би ер нь хасах ер нь айгу дургу. Хасах айгу дургу. Стакантай ус цохиж ургаад арчижсэн ч амгүй тэрийг оруулмаар санагдаад. За. Баска яг чэсэ дээр захын сургуулийн ертөнцид ямар боломж байгааг мэдэхгүй байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тэд тусламаар байна гэж тийм. Бидний ярилцлагыг үзэж байгаа маш хүнд байдалтай олон хүмүүс байгаа. Энэ бол дугаар болгоноор асуудаг асуулт л та. Маш хүнд байдалтай. За тэр нь ямар байх нь мэдэхгүй байна. Өөр шир өвчин ганцаардлын үү гэдэг. Маш хүнд байдалтай байгаа хэн нэг нь хандаж чи яг нүд рүү харж байгаа нэг үг хэлэх боломж болтол юу гэж хэлв чинь сэтгэлээс. Тэсэрэл гэж хэлнэ. Тэсэл гарчих юм бол ард юм байх шин. Тий. Одоо үсээ хэцүү байна. Би тэр юм юу ч хийж чадахгүй шүү дээ. Тий. За яг одоо нэг яг махан биеэрээ тааруул нэг цай зүү хоол нэг ахын юм байж болно. Гэтэ би тэсэрэл гэж хэлнэ. Яг тий. Яг ийм бууж өгч биш. Тий. Бууж өгвөл үнэ л үз. Тэсч үлдэх чинь амар хэцүү байхгүй. Яг тэр үеийн сэтгэл зүгээр ямар нэг үйлдэл хийхгүй, хүн гомдохгүй, өөрийгөө зовоохгүй, гэмтэхгүй, тэсжүүлэх. Би бас тэмцүү үедэд орж исэн. Тэгээ би бас тэсгэл алдчих тэнэг үйлдэлүүд хийж исэн. Одоо ухар арай дээш нь 2 алхам авч ухарч исэн гэсэн. Тэсэд үлдсэн байсан бол дээш 2 алхах байсан байхгүй. Тэгээ тийм өдрүүд надад байдаг. Тэгэхээр би тэсжүүл дээрээ л гэж хэлнэ. Одоо суугаад чамаагүй тий. Орондоо уйлаад чамаагүй. Орчин суугаад чамаагүй, ганцаараа суугаад чамаагүй. Би тэр үеийг л тэсэдүүл дээрээ тэгвэл ард нь юм байгаа шүү л гэж хэлнэ. Тэр юм сайн муу аль нь гэж болно. Тэгээ тэсжүүлсэн нь л хож. Ер нь тэгэл амьдрал чи тэсжүүлдэг шүү дээ. Яаж тэсжүүлдэг вэ? Тий яг амар дардан байгаад байдгүй юу үгүй. Би бол айгүй олон юм тэссээр магаад одоо инээж байгаа тэсдэг болсон хүн болохоос биш. Толгой дээр хинтний юуж бодогдохгүй зовхгүй ингээ ангаагаа байж идэх хүн бас биш шүү дээ. Тэгэхээр тэсжүүл дээрээ л гэж би хэлнэ. Яг үл хүний амьдрал айгүй лаг гэр бүл байгаа л би та хараад гэтээ юугаар тутахгүй байдаг юм а гэсэн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэг би тэр ээжийг энэ хэрэглээнүүд нь хөрхий жоохон ч ханиулдаггүй айгүй хэцүү юм байна да гэж би хараад тэгээд би бас хүмүүсийг шууд үнэхээр болж ирсэн. Тэгээд тэр хүн бас тисж байгаа хгүй тий. Хэцүү аа штий. Хүүхэд нь өөрөө удирдах чадахгүй байдаг. Нийгэмд гараад чал өөр хахир хатуутай таарлаа. Тэгэхээр тэр үний хажууд би юу тисж байгаа. Хүсний өөр шир юм уу юу тий. Юм байхгүй зовлон юм. Асуудал юм. Энэ нийтэм байгаа хгүй. За яг өнөөдрийн байдлаар амьдралд юунд хамгийн их талархаж байна? Ер нь хэрэг энэ номон дээр их талархдаг санагдсан. Их талархт юм а гэж. Яг өнөөдрийн байдлаар хамгийн их юунд талархаж байна? Номондоо талархаж. Энэ номны орлогоор би одоо маргааш тутаа явлаа. Тэгээд энэ номыг бичээд энэ номны одоо үр шимээр их олон юмд явж их гой хүндлэл хайрыг мэдэрч байна. Тэгээ яг одоогийн байдлаар гэвэл энэ номонд л талархаж байна. Энэ ном бас бичигдээд ингээ гараад бас зарагдаач үгүй ч үү те хүнд хүрээч үгүй ч шүү дээ. Тэгээд энэ номтой холбоод ярих юм бол редактор базраахтай их талархаж байна. Одоо гаргаа те ахих нь хамар шархирж байна. Энэ мэдрэмж хүмүүс аваасаа гэж бодож байна гэж хэлж одоо намайг сайн байна гэж бол хэлээгүй. Энийг хийж байгаа чи сайн байна. Одоо хийж байгаа чинь л болоо гэж хэлсэн. Тэгэхээр би одоо нөгөө сэтгэл зүй маань нөгөө одоо дэлхийн хамгийн яд жаргалтай орн руу явах чинь шүү дээ. Тэгэхээр бутаа явуулах байгаа номд л өнөөдрийн байдлаар талархаж байна да. Гэхдээ бас энэ ном гэдэг чинь чи өөрөө үстэй ер нь л.
Яг нөгөө процессыг би хийж байгаа ч гэсэндээ энэ бүтэх үгүй чинь бас тодорхой хэмжээний шүтэн барилга, захиалгын байгаа болов уу гэж би бодож байна. Тийм шүү. Яг бидэнд ингээд яриад байвал хоёул их ярих юм шиг байна. Үхлээс айдаг уу? Айдаггүй. Одоо эндээс гараа үхлээ гэвэл надад ингэх байсан юм да хэмж байхгүй. Одоо нэг ингэчихгүй явдаг хэмж байхгүй. Энийг би багийнхандаа бараг 7 дотны хэлдэг байна. Тэгээд хайрын юмнууд бол байгаа. Үзээгүй юмнууд ч гэсэн байгаа. Тэгтээ яг нөгөө өөрийгөө би ингэж бац. Хүүхдгүй байгаа болохоор ингэж бодож байгаа юм гэж бац. Яг хүүхдтэй болоод тэр жижиг юм ингээд үлдэнгээ бодвол хүн бодол нэрээ өөр болно. Тийх бах. Би болохоор нөгөө бас арай хожуу үеийнхнийгээ бодвол би ч хүүхдгүй. Тэгээд бас нэлээд давлуу явж байгаа шүү дээ. Тэгээд хийн гэсэн юм аа шууд цаг тухай бүрдний хийчдэг болохоор одоо хүлээ гэсэн чи. Тэгээд би бас байнга боддог. Ингээд өгөхөөсөө аав ээж хүмүүс нэг нэрэ байхгүй болно. Тэр үед миний жинхэнэ харан шин гарч ирнэ гэж боддог. Одоо бол би ирэх явж байгаа. А манай нээж манай нөхөр манай баг манай хатам аав ээж юм манай зовлон үзээгүй. Тэгээ би ийм бэжэж хүмүүс тас ингэдэг гэж л хэрэггүй. Яг айдгүй гэвэл бол би айдаггүй. Нөгөө бясалгал энэ төр ингээд хийгээд ингээд оролдож үздэг. Тэр үедээ ингээд юу ч мэдрэхгүй хүн гэвэл бараг амралт шиг санагддаг. Яг л толгой манд дандаа ажиллаж идэг болохоор. Тэгээд хүн амтан гомдоочаагүй байгаа сайл гэж боддог. Би одоо хүнтэй яг физикли өөдөөс нь хараад хэрэлдэггүй бараг л 5 жил болж байна. Төгсдөгөө л модно гэхээс хүнтэй яг ингэж хүнийг чин сэтгэлээсээ харааж бариагүй, хүний доор муухай комент бичээгүй. Тэ ер нь хүнд нэг таагүй сэтгэл худлаа ярихгүй байхсан гэдээ би 5 жил хичээж байна. Тэгэхээр өөхөд гайгүй ахгүй араас нь их олон болохгүй. Энэ хитэ батрын өрөө төлчүүл өөхөхгүй бол бусдаагаа болох. За тэгээд одоо өсөөгөө юм гэдэг цаг хугацаатай. Гэхдээ бас нэг удаа орсон гэдэг чинь ахиж орч болохгүй гэсэн үг шүү дээ. Хоёул хэрэгжлээд болно. Тий. Би тэгээ хамгийн олон зочдойгоо цаг хугацаа гэлээ амар их яадаг. Одоо нандиндаг гэх юм. Яг тэгвэл манай үзэгчтэй хүндлээд манай студийг тий ингээд надад цаг хугацаагаа зарцуулна гэдэг маш том хүндэл санагддаг. Тэгээд дээрэс нь хоёул дөрөв ярьжсэн YouTube болсон дөнгөж эхэлж байгаа. Тэгээд ямар ч ханалтгүй нэг random guide ирээд ингээд ярьслаа гэж нэгт чинь маш их баярлалаа Васка. Сүүлийн асуулт bucket list гэдэг чинь өөрөө нэг амьдралдаа хийж үзэх хэрэгтэй зүйлсийн жагсаалт тийм ээ. За энэ маань одоо ингээд ярьслага хийгээ сууж байгаа маань би нэг лист чеклж байгаа хэрэгэ гэж хэлчихсэн. Энэ бол Васкагийн бас нэг лист чеклэгдсэн байна. Human Z бас нэг чек юм байна. Одоо топ 3 лист нь юу вэ? Листний хамгийн топ 3-т юу хийж үзэхээр байна? Та юу? Тий. Нэг сони юм байгаа. Тэгээ энэ нөгөө цаана авны тийш нөгөө офшорлог гэдэг шүү дээ. Би тэрний өөдөөс хараад ганцаараа нэг цаг сууж үзмээр байгаа юм. Толгой тэрхэнд юу орж ирэх вэ? Тэг явж үзэх гээд байгаа юм. Ихтэй үзээгүй л байгаа л да. Үзэх хэрэгтэй байгаа. Үзье гэж бодоод нэгт тэр байна. Дараагийнх нь бол би асуудал ахын юм ярихгүй дандаа өөрийнхөө боддог юм хэлээд байгаа шүү дээ. Дараагийнх нь бол энэ бие бүтээж үзмээр юм. Бүлтгүүл төсрээлээд ам амралгаа хоол ундаг ингээд царж чадахгүй илүүдэл жинтэй явж байгаа маань үнэн шүү дээ. Тэгэхээр энэ биеийг урлаж үзмээр байна. Одоо тэр сахилга бат. Тэр чинь сахилга бат шүү дээ. Би сахилга батгүй л гэсэн үг байхгүй да энэ. Тэрнээс би завгүй те би энэ компани авч явж энэ буруу юм харьцуулах гэдэг байхгүй. Жинтэй хийж ажил харьцуулна гэж байхгүй шүү дээ. Энд чинь хүн гоё биетэй явж болоод адилхан завтай хүн. Тэгээд ингээд тэр бие гоё урлаж үзмээр байна. Тэгээд тэр чимээгүй хотыг ажиглаж суугаад толгой тархиндаа юу орж ирэх нь гэдгийг нь анзаарч үзмээр байна. Энэ нөгөө дандаа 26 онд багтаад хийх хэрэгтэй юмудаа хэлээд байгаа шүү дээ. Тэгээд дараа нь нөхрийгөө нэг аим гой баярлуулмаар байна. Нөхөр чи юунд хамгийн их баярлах вэ? Тэгэл наа хажууд наа байнга баярлж идэв. Тэгээд би гэхдээ бодоол юм л да. Аюу имзэг хүн байхгүй эрэхтэй өнгөхөд тэгэхээр нөхрийгөө ханад юу айх юм бол уг сая энтгэх ингээд хамт явсан. Тэгэл аюу баярлалаа. Тэгтээ аюу уухаа хүн байхгүй юм болгоод нүдэнд нь өлвэсэй л дээ. Нөхрийгөө л баярлуулмаар. Тэр нь тэгтээ одоо хүүхэд мөхөд ах болоо тэгэж л бодчих. Эхний хүүхдээ ямар хүүхдээ гэж бодчих.
Нэг боддоггүй шүү дээ. Яг нэг манай ажил охин байгаа, хүү байгаа, харахаар бүгдээ л хөрхөн. Тэгэхээр яг тэгж тухайлж боддоггүй. Нэгтээ нэг л охинтой байхгүй манай компани өвлсээ маань л охинтой. Яг аттай охин. Тэгээ баатар хөө сунж мөргөөдгийг нь харахаар охин ч хөрхөн ч өгч гэж боддог шүү. Нэг тиймэрхүү юм 26-нд төлөвлөж байна. Гэхдээ энэ гурав бас хоорондоо зохицолтгоотой. Би үнэхээр одоо эрүүл амьдралын хэв маяг цахилгаан баттай болоо би маань эрүүлчих юм бол мэдээж амьдралын юм аяг маань өөрчлөөд би бас магадгүй жирэмслэгч юм билүү те. Тэгэнгүүт дээр юун дээр очиод ингээ амьдралын юг ингээд би нэг тарих маань харагдаад оюун санаа маань нэг алхмаар ахингууд өнөөдрийн нэг компани дийл сул асуудал юу ч биш санагдах юм билүү хоорондоо бас холбоотой. Тэгээ би том зорилго тавих байсан. Өмнө нь бол ингээл хийхдээ татварын өрөө төлнө овс өөрчлөлт хийнэ ингээ хуцаад байсан. Одоо тийм ерөөсөө бодлоо. Нэг хэвчээ материал үгүй яг нөгөө хүмүүсийн л юу л байна. Байх штэ. Байх штэ. Тэгээ яалтай. Гэтэ том юм зорьсны буруу гэж юу байхгүй штэ тий. Болно штэ. Манай суугуудахгүй 100,000 subscribe хүрнэ. Өөд нийгэм ихэд болчтой юм биш шүү. Манайх нийгэм ихэд 100-аас одоо 150 болсон байл штэ. За Васка ярилцсан маш их баярлаа. Тэгээд гоё ер нь манай зочд ер нь бүр үнэхээр бүр үнэхээр гоё. Яг нэг камераар суугаад ялангуяа ярианы төгсгөл бүр ингэж улан гоё болж байна. Ер нь дандаа миний хүлээлтээс давж ирэх хэлмээр. Ярилцлагаа төгсгөлийг би ямар нэгэн асуултгүйгээр үлдээт юм аа. Тэг ингээд нэг юм хэв маяг гэх юм уу нэг юм сурцсан бас. Асуулт ямар нэгэн тайлбаргүйгээр би үлдээдэг. Зочиндоо гэсэн. Энийх нөгөө өөртөө хань болсон болохоор ингээд өөрийнхөө учрыг олох гэж хичээсэн болохоор л энэ ярианууд гарч байгаа шүү. Тэрнээс тэ одоо миний энэ одоо нэг бодож сэтгэж байгаа юмны дарааллыг тавьж байгаа өөрчлөгдсөн ба шүү дээ 6 жилийн хугацаанд. Тэгээд өмнө нь бол миний багш байсан. Тэгээд олон юмтай ингээд улаан нүрээрээ тулаад тэгээд өөрөө даваад ардан гарсан болохоор ийм ихтгэлтэй бас юм нээлттэй ярьж байгаа шүү. Яриаггүй зөндөө юм үлдсэн байгаа. Хүмүүс л намайг хамаг юм ярьчдаг юм шиг хүлээж аваад идэг юм шиг лээ. Би одоо Баска гэдэг хүн 100% байлаа гэж бодоход би 15 орчим хувийг нийл гаргасан болов. Баг маань бол том, миний амьдралын том хэсэг 10% нь бол байгаа. 5% нь бол яг миний нэг үзэл бодол гэдэг юм уу тий. Нэг сошиал нээлттэй байгаад гэдэг юм. Тэрний цаана хүнд хилдэггүй, өөрөө зөвхөн тээж явдаг, хэл шаардлагагүй гэж боддог маш том ертөнц байгаа. Тэгээд хүн болгон ер нь тийм. Хүнийг ингээ нөгөө үйлдэлээр нь ч юм уу, ажиллаж байгаа юмар нь ч юм уу ингээ дүнхэх гээд их баялаг юм билээ шүү. Би бас өөрөө хүнийг ялгаж, янз бүрээр бодож алдаж гомдоож исэн. Тэгэхээр төсөөлснөөс том ертөнд хүний амьдрал чинь төсөөлснөөс баялаг болохоор тий 40 наснда ч хүн өөрчлөгдөн, 50-даа ч өөрчлөгдөн, гинт өөрчлөгдөн. Тэгээд жил ирэх тусам тэр баялаг ертөнц нь өөрчлөгдөж байдаг болохоор хажуудаага хүнийг өөр боллоо, их зантай боллоо, бие тоолоо, арчаагүй боллоо, уруудлаа, дороотлоо, чи тэрийгэ буруу сонгосон. Тэ чи тэхэл байсан энэ төр гэж битгий химлэрээ хажуу талын хүн нэг тгээ хэлжүүл хүн ер нь 10 20 алхам ухраад буцаад урагшилдаггүй юм шиг санагддаг шүү. Тэгэхээр болж исэн болохгүйсэн ч гэсэн тэр хажууд хүний урагшаа татахгүй маа гэхэд араас нь дэмнээд яваасай л гэж би хүмүүст хэлхийг хүсдэг. Өөрөө миний хүрээлэлд бол нэг 10 л хүн байл да. Багийнхнаа түлхэн, төгсөө түлхэн. Багт маань дүү маань найзууд маань байна. Дийлэн хүмүүсийг харахаар нийгэмд биш, хорвоод биш, асуудалт биш, хажууд хүндээ гомдоод яваад байдаг юм билээ. Тэгэхээр энэ нүг хэлмээр санагдлаа. Тэгээд намайг урьсанд тэгээд миний хамгийн ярих туртай сэдв болох багийнхныг маань нээлттэй удаа яриулсанд маш их баярлалаа. Тэгээд ямар нэгэн юм амин сүнстэй бол хол явчихдаг юм шиг үлээ. Тэгэхээр та яг ийм нэр нүртлийн бутга учиртай, тогтцоо асуулттай тэгээд цагаа мөнгөө зарж байгаа ажиллаж олон нийтэд харагдахгүй маа гэж танд их том өөрчлөлт авчирна хаа баярлалаа. За маш их баярлалаа Баска. Тэгээд Humans-ийн хамт олоныг дэлхийн өнцөг боломжт хийсэн бичлэг зургийг би харахыг үнэхээр хүсэж байна. Энэ бол угаасаа бүтгэн тодорхой. Тэгээд хамгийн түрүүнд би Египтэд байгаа зургийг чи хармаар байна Баска. Тэгээд удахгүй бас гэр бүлдээ бас шинэ хүнтэй болохыг хүсэн өрөөе. Хамгийн сайхан бүхний хүсээ өрөөж хүлээлтээс давсан ярилцлага боллоо. Их баярлалаа Баска. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд нөгөө бусдад цаг зарцуулна гэдэг маш том хүндэтгэл. Тэгээд манай үзэгчтэйг бас хүндэтгэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За баярлалаа. За тэгээд бидний ярилцлагыг дэмжиж ажиллаж байгаа Чимээ Publishing. За тэр дундаа Вавилоны хамгийн баян хүн гэх номонд маш их баярлалаа. Janus Flower цэцгийн хэлгүүрт баярлалаа. Тэгээд насан туршийн маань ивент тэтгэгч
гэр бүлийнхээ хүнд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяр та.